За guys юу яцхан хурж байна. Тэгээд өнөөдөр бидний ярих сэдэв маань юу вэ гэхээр masculinity гэдэг сэдэв байгаа. Сүүлийн үед ялангуяа сүүлийн 2 жил дэлхийд даяар бол бүр маш хүчтэй яригдж байгаа сэдэв. Эрчүүдийн тестостероны түвшин унчлаа, эр хүний гар атгалт эмэгтэйчүүдийнхаа сул болоод ирлээ. Эрэгтэй хүмүүс шалчхандаг болчлоо. Эрэгтэй хүн эрэгтэйлэг шин чанараа алдснаас болж гэр бүлийн салтууд ихсэж байна. Энэ яг юу болоод байна те бидний хэрглэж байгаа пластик юмд асуудлууд байгаад байна уу? Эрэгтэй хүний үзэж харж байгаа, програмчлагдж байгаа, чих рүү орж байгаа, нүд рүү орж байгаа юмуд асуудал байгаа байна. Эсвэл эрэгтэй хүмүүс аавгүй болоод аав нь хүүдээ эрэгтэй хүн гэж хэн байх вэ, ямар хүн байх вэ гэдгийг үлгэлж чадахгүйгээс болоод ийм асуудлууд үүсээд байна уу? Тэгээд бид нар болохоор уул нь одоо хүн төрөлхтний түүхэнтэй хамгийн амар эрэгтэйлэг байсан үндэстэн байгаад байдаг. Тэгээд энэ сэдв бол даяарчлагдсан энэ дэлхий дээр бүх хүнд тулгамж байгаа асуудал байгаа. Бүх эрчүүдэд тулгамж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ талаар бүгдээрээ гүнзгий ярилцгаая. Тэгээд өнөөдөр манай студиуд надаас гадна 3 ирсэн байна. Мэддэг хүмүүс нь мэдж байгаа хин юм бэ гэдгийг хамгийн ихтэй бүгд нэг нэр нь танилцуулцгаая. Дуургүй юмч өөрийгөө танилцуулаач. Сүүлийн 10 жил яг эрүүл мэндийн боловсрол болох аяа доктор гэдэг телевизийн форматаар бол ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө Facebook дээр илүү их толгой ажиллаж байгаа. Ер нь бол хүмүүс мэдэх баха. Тэгээд нэг цэг бас сенсац болж байсан. Тэ. Зарчмын хувьд бол ер нь л юмхүү подкастууд нэх орж байгаагүй. Тэгээд яг тоогоо болон сарвал ингээд бөөндөө бас юм чиглэлээр сонирхтой сэдв ярьж байгаа болохоор бас эндээ оролцъё гэж ирсэн юм аа. За ингээд манай лайв стримд орж ингээд замдангийн авлаа. За bro, OG Dark Sport. За минь юу яцхан намайг өвөмөр зай гэдэг. За та бүхэн нэг OG гэж дуудаж байна. Тэгээд би OG Dark Sport гэдэг YouTube сувгийг хөгжүүлэгч контент хийдэг тийм залуу байгаа. За тэгээд давхар үнцээж нөр билдингийн бизнесийн холбооны дэд ерөнхийлөгч хийдэг. За тэгээд юм юм дээ. Гэр бүлтэй. Тийм, гэр бүлтэй. Окей. Дараагийн та бүхний мэдж байгаа домогт Монголын одоо Ronnie Coleman юм уу та хит дараалж улсын ормоор төрөөс энэ хүн одоо юм амил явдаг домог, явдаг хандалт явж байна. Вау, баярлалаа. Ямар гэнэ. Түүнээс энэ үсэнсгээс бас над бодсон байна гэж ирээ. Юу нэг намаас гаргасаа мэдж байгаа. За бүтэн нэр Сарвал Бат. Би болохоор Сарвал Төгс. Тий, Сарвал Төгс. Сарвалууд яагаад ч юм уу сараас болсон байна. Тийм биш үү? Тэгээд энэ талын сахалтай хүмүүсийн сахалгүй хүмүүс сууж байгаа. Энд сахалтай муу байна. Тэгэхээр чин сахалчин бас тестостероны нэг илэрнэ шүү дээ, тийм шүү дээ. Одоо миний нуруу бүтэн үсэж жоохон халаач юм бол би тайлж үзүүлэн та нарт. Нэр гоо ингээд хүмүүс ихсэн бол би тайлж үзүүлээ заяа. Тэгээ. Одоо хүмүүс угаасаа үзэж чинь 200 орчим хүмүүс үзэж байна. Тий. Зя яг саяны сахал дээрээс үргэлжлүүл яриач байгаа шууд. Тий. За эрэгтэй хүний энэ тестостерон гэдэг даавар их байхаар ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бэ? Мөнхийн буцаас та. Энэ нэвтрүүлэг биш шүү. Хөөе чи боос юу болоод байгаа юм бэ нөө? Наад муур чирэн гоё юм шиг. Энэ муурыг намайг хаагаад. Энд чи үнэн үстэй. Ер нь бол тиймэрхүү шүү нэрээ. За миний сонсноор бол ясны өргөн одоо бүтэн байт юм шиг байна те. Яс нилээн юм өргөн. Тэгээд хоолойны өнгө нилээн гүн рүүгээ. Толгой халдсан. Одоо нэг Fast and Furious дээр гардаг бүх ирчүүж халдсан толгойтой гэдэг байна шүү те. Тэгээд сахалтай. Тэгээд өргөн мөртөө. Яс бүтэн үсэрхэг бас айгу үсрэх. Зээжиндээ нуруундаа юу үстэй. Тэгээ Азууд ч тийм үсэрхэг биш шүү дээ. Араб, Европ шаруудыг бодвол. Гэтэ сая нөгөө нэг судалгаан дээр Монголиа хамгийн нэгт орсон юм биш үү? Тийм. Арснууд тестостероны левелэрээ өндөрт. Харин тэрийг одоо ойлгохгүй. Энэ яг юунаас хамаарж энэ яг энэ юм болоод байна. мэдгүй. Тэгтээ тэр вебсайт нь бол ингээд яг үнэхээр official сайт мөн байгаа байхгүй. Нөгөө бодтой юм билээ. Тэгээ яг ороод газрын зураг сонгоод Монголиа гэдэг дарангууд үнэхээр 700-аас 690 мэрэгцсэн байсан баг тийм 690 ингээд ийм өндөр байдгаа гэсэн тийм үзүүлэлт байна л явуулна л. Тэ мэдгүй хэвээр. Та яг юу гэж бодож байна? Яг бид нар мах их иддэг болохоор тэр юм уу эсвэл хүн амын манд тал хувь хөдөө орон нутагт байгаад бас байнгын одоо мал аж ахуй бид нар төрөлхийн рейнжер хүмүүс ах. Юу л гэж боддог. Ranger гэдэг нь тий одоо бүр төрөлхийн тийм байлдагч одоо юу гэдэг тэмцэгч эзэн төрөм гэлээ хутанд дараад үтсэн халуунд хаалцсан хаан чандрах чадвартай өсөө цангаад үтсэн хүмүүсийн тийм удам баг. Тэгээ нэрээ даамжаад ингээд бид хүчтэй ажлуудыг хийдэг. Тийм хүчтэй ажлуудыг хийдэг болохоор илүү булчинлаг. Тэгээд дандаа мах иддэг. Мах нь өөрөө дандаа уураг тий. Ийм болохоор нэг ийм жоох гоо. Арай өөр тийм гин гутлаа тэр нь жоохон араанталтай тий. Нэг махыг 30 минут болгож байгаа бол
гүшгэлээд ичдэг тий. Тэн гутал тийм нэг жоохон тийм чан шиг аратналаг. Аа. Одоо тэгээд тэр Японы баахан хүүгнүүд чинь монголчуудаа сууя гэж боддог юм шиг л шүү дээ. Солонгосчууд. Монгол залуучуудаа. Тэр бас нэг цаанаас юм хэлээд байгаа байхгүй. Би бол тэгж бодож. Яг хөө махтай холбоотой нэг асуулт байна л да. Сүүлийн үед Jordan B. Peterson гэдэг дэлхийн хамгийн алдартай сэтгэл зүйч. За одоо нэг залуучуудыг байлдан дагуулад байгаа Andrew Tate. Янз бүрийн хүмүүс зөвхөн махаар хоололдог тийм дайет бариад байгаа байхгүй. Махнаас өөр юу ч чаддаггүй. Ямар ч нүүрс ус авахгүй байгаа. Жимс идэхгүй, ногоо идэхгүй. Дан ганц мах идэнэ. Яаж байгаа гэсэн чинь өвөг дээдс манай ancestors те. Одоо бүр юм агуу магууд байхаасаа зөвхөн мах иддэг байсан. Тэгээд үгчээгүй байна. Асуудалгүй байна. Би харин ч гоё байна. Ирч хүчтэй байна гэдэг юм. Та юу гэж бодож байна? Яг эрүүл мэндийн талаас ч гэх юм уу, фитнес талаас зөвхөн мах уураг аваад ах зүв. Яг сая өвжи хэллээ шүү дээ. Бас энэ дэлхийд төр монголчууд тестостероны хэмжээгээр ингээд нэгт орчлоо гэж ярьж байна. Тэгээд саруулын бас хэлсэн энэ удам генетик гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн мах идээд жишээлбэл тестостероныгоо өндөр байлгах юм боломжгүй л дээ. Монголчуудаас гадна олон орнуудад те махны хэрэглээ маш өндөртэй орнууд байна шүү дээ те. Тэгтэл яагаад бид нар ингээд магадгүй дэлхийд нэг номерт бичигдчихвэ гэдгээр яг гоо миний зүгээр харж байгаагаар бол удам дамжсан маш их удаан хугацааны генетик байна гэж хараад байна. Одоо магадгүй монголчууд дэлхийд нэгт байгаа ч гэсэн эн чинь бол 1000 дахин буурсан бол хөлбөр байгаа шүү дээ. Ер нь бол гормоны түвшинд бол. Тэгэхээр манай хүүхдүүд сайн. Тэгэхээр бидний хүүхдүүд л 13 дугаар зуун ч тийм үү тэр үед бол нөхөр аимшигтэй тестостеронтой хүмүүс байсан багтах. Хэцгий тулаанч тийм ээ. Маш олон зүйлийн тэр үед авсан судалгаа. Тэгэхээр энэ бол цус дамжсан гений асуудал болж байгаа байхгүй цааш ярих юм бол. Би зүгээр энэ дээр бас нэг сонирхолтой зүгээр нэг юм уншиж байсан. Монголчууд тухайн үед 100 мянган зэрэгтэй байсан ч гэсэн сая 2 сая зэрэгтэй тэр улсуудыг эзлээд байсан шүү дээ. Тэрний цаад юу гэдэг нь учрыг нь тэр нэг цэрэнд орчих баа гэдэг түүх судлаач ярьж байгаа байхгүй. Тийм нэг цагаан хоол молны талаар ярьдаг. Тэр хүн бол тэгж хэлж байгаа. Ер нь бол энэ монголчуудыг ялангуяа хүчрхэг цэргүүдний армины аимшигтай байсны цаад мөн чанар нь нэг цэргийн ард 7 хүний мэдээлэл явж ирсэн гэдэг юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юуг хэлж ийн гингүүд аавын бид хүнтэй танилцс гэдэг нэг юм өгдөө штэ. Ахны үед газар үзэгч. Тэр аавын бид хүнтэй танилцдаг чинь нэг шалгандаа өөр танилцуулттай танилцаад байх юм биш штэ. Энд чинь дээш нь 7% мэдээллийг авах одоо анхдагч ойлголт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж ойлгоод байна гэхээр нэг тухайн үеийн 100 мянган цэрэг бол яг үүндээ үзэх юм бол 700 мянга байсан боломжтой гэж ярьж байгаа байхгүй. Тэр 700 мянган цэргийн хүчтэй тэнцэх хэмжээний хүчийг агуулж явдаг байсан. Нэг цэргийн ард 7 өгдөөцсөн мэдээлэл байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 7 өгдөөцсийнхөө мэдээллийг мэдж байна гэдэг чинь тэр хүн сүнсний төвшөнд ч тэр генетикийн төвшөнд тэр мэдээллийн төвшөнд ч тэр монголчууд маань тэр үед бол тийм аимшигтэй паверыг бол өөрсөнд авч чадсан. Яг ингээд дугаараа ярихаар ороод байгаа зү. Чаранс огшоод байна гэж. Тэгвэл би ширээ хоошаамар гэж байгаа. бас би яг зүгээр энэ дээр нөгөө бид нар чинь ингээд нэгэн тал одоо эрэгтэйчүүд Монгол эрчүүдийн хүч чадлын тухай ярьж байгаа ойлголт учраас түүх ялчгүй ингээд эндээс л эхлэн л дээ ер нь бол. Гэхдээ ер нь яг та гурав саяны тэр нэг судалгаа явлаа шүү дээ фэйсбүүкээр. Тэрнээ ер нь санаа нийлж байна. Зөв хүнийхөө 100% нийлж байгаа. Би бол тэрнтэй бас айгу гайхаад байна л да. Яг тэгэхээр европчууд бол биднээс хамаагүй өндөр бие хаатай шарууд марууд бол илүү штэ. Харууд бол тэр үсрэлт бол бүр генетик. Бүр амар хөнгөн шингэн те. Тэгээ бид нар болохоор одоо морьшгэ жоохон амхан тагж гардуу. Гэтэ нөгөө зүүн өмнөд Азийн хийдийгээ бодвол будааны хүүхдүүд гэж ярьдаг хүмүүсээ бодвол хажууд нь хамаагүй суйртай. Гэтэ тестостерон өндөр гарч байгаа би ерөөсөө яг ойлгохгүй л байгаа. Яаж яг тэр бол яг би тэр мэдээллийг харчаад ингээд зүгээр дэлгүүлж харахгүй юу. Энэ яг худлаа юмс үед энэ үнэхээр юм байна уу гэсэн чинь нэг сайтын мэдээлэл юм билээ. Яг тэр сайтаа адилхан мэдээлэл оруулдаг дэлхийн амар олон сайт байгаа. Сайт болгоно өөр мэдээлэл өгч байгаа байхгүй юу. Тэгвэл яг ингээд 5 сайт руу ороод харахад хоёрт ганцхан улс байгаа байхгүй бүх вебсайт дээр Узбекистан. Дэлхийд тестостероноор тэргүүлдэг бүх вебсайт дээр. Ахин дээр нь дандаа Африкийн орнууд Гана ч юм уу те Конго ч юм уу тэр яг тэр нөгөө нэг сайтаас бусад 5 сайт нь бол Монголи гэж байхгүй байна. Тэгэхээр ч яг юм болж штэ дандаа яг юм одоо хөгжингүү буур гэх юм уу да. Ган те Узбекистан гэдэг чинь жоох үйлдвэрлэл рүү орж байгаа газар тариалангаас тиймэрхүү улсууд бас нөгөө биеийн хүчний ажил их шаарддаг хөгжилтэй. Тэрнээс нөгөө hoverboard-н дээр iPad барьсан тиймэрхүү улсууд бол first world countries бол байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ угаасаа бодлоо Гана гэж Африк тийм үү. Тэгэхээр aesthetic
яриад их юм байхгүй баг үзүүлэлт харуулдаг шаардлагагүй нэртэй шүү дээ. Ер нь бол Узбекистанчуудыг харахад л тийм шүү дээ. Тэгэл үс мүс. Тэр бол тэр яг судалгааны үүдийнхээ ингээ бодоход бол гоё л да. Бид нар бол амар нэгтэй байгаа маань. Яг бодтуу гэвэл бас жоохон тийм л юм байна тий. Ингээ нэг 10 сайтын мэдээлэл цуглуулвал тэрэн дотор нэгэн дээр нь л одоо би бол тэгж харсан. Зөв. Тийм. За би одоо бүгд энэс судалгаанаас гараад өөр сэдв рүү ороход нэг юм асуулт байна. Эргэтэлэг байдал гэхээр та нарт яг юу бууж байна? Эргэтэлэг байдлыг та нарыг хинээс үлгэрлэж хамгийн анх авч ирсэн? Мэдээж ааваас л бах те. Одоо яг үлдсэн хоногшсон эргэтэн хүн бол надад нэг юм байдаг л гэсэн юм сургасан. Тэр би яг тэр замналаар явж байгаа гэсэн тийм чиглүүлэг таад. Хинээс авч ирсэн бэ? За нар зүгт ороход. Надаас юу? Тэг. За. Ахаас юу? Мэдээж ааваас л авч байгаа. Тэгээ ааваас гадна би 13 настайгаас эхлээд цэргийн амьдралаар амьдэрсэн байна. Тэнгуул 300 цэрэг дунд ингээд нэг 13 4 настай хүүхэд ороод тий сууравчлаад явхад тэнд яг тийм иршиг ирчүүд нь хизээч юм нэг намхан дүлгөөн тийм мөртлөө цаанаа тийм асцсан залуучууд өөр ирэхгүй он цаг өнгөрөгдсөн дийшээ гараал гэдэг. Өнгө ороод яг нэг ир цантаачууд нь. Жохон шалжиг малжиг тий хов зүүдэг хэрүүл урул хийдэг эсвэл бол нэг тийм нэг удмын нэг юм хогийн гарууд нь бол хичнээн өнгөлөг хичнээн юм гоё байсан ч гэсэн он цаг өнгөрөх тусам муудаал. Тэгэхээр нэг ирчүүд гэдэг болохоор яг тийм олон ирчүүдийн дундаас нэг сайн ирчүүд муу ирчүүд гэж өөрөө ялгардаг юм л. Тэгэхээр цэргийн тэр олон ирчүүдийн дунд бол байх хугацаанд бол яг эр хүн гэж ийм байдгийг байна гэдгийг бас олон удаа харж байна. Тэгэхээр чин эрэгтэй хүн дундаа байж хин энэ ирчүүд дундаас хамгийн эрэгтэйлэг үлгэр жишээ вэ гэдгийг харах нь. Тэрнээс баахан хүүхнүүд дунд суучаад би эрэгтэйлэг гэж амаараа нэг алаад байдаг гараад шүү дээ. Тийм. Монгол хүн гээл нэг баахан гизгүзээ хийчихээ тийм. Монгол хүн тэр бол биш юм билий. Тэгэд би ингээд инженеэр бодоод ирсэн чинь бидний морь намхан, хүн намхан. Гэтэ бид нар одоогийн ах нар шиг юм бүтэн байсан бол бид нэр хизээж дэлхийн талыг эзлэхгүй байсан юм л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ эр хүн ямар байх хэвээр вэ гэх юм бол хин нэг хайрладаг хэрэгтэй. Эргэн тойрныхоо хүмүүсийг хайрладаг. Тэгээ хүнийг хайрладаг хүн ямар хүн байдаг вэ гэхээр өөрийгөө хайрладаг хүн байт юм. Тэгээ өөрийгөө хайрладаг хүнийг ямар хүн байдаг вэ? Арчаатай хүн хэлт юм байна. Тэгээ бүх юм тийм надад бол тийм арчаа санагдаад байдаг байхгүй. Хүний өмнөөс үүдсэн шиг, хүний өмнөөс дараалсан шиг, хүний өмнөөс амьдэрсэн шиг тийм биш. За өвжигийн хувьд. За би бол мэдээж яг саруулахын хийсэндээ 100% санал нэг байна. Өөрийгөө л эхлээд хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй, гэр бүлээ дижих хэрэгтэй. Ингээл ир хүн. Гэхдээ яг нэг орчин цагийн чинь асуусан шүү дээ. Яг маскулинити гэж юу юм бэ? Яг яавал нэг иршүүд болох юм бэ гэдэг байгаа шүү дээ. Тэдний тод жишээ бол за жишээ миний хувьдаа ингээд үздэг яг ментор ингээд өөрийгөө хардаг хүн бол Андрю Тейт л байгаа байхгүй. Яг уусаа бүгд л үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр үний хийдэг юмтай санал нийлдэг. Тэрнээс айгүй их юм сурдаг. Ер нь бол Андрю Тейчийг байга хичээдэг гэж ойлгож байна. Болно. Маш товчхон да. Эмчийн хувьд. Яг хуу харагдах байдлын хувьд бол бас нэг юм байна шүү дээ тий. Сарвал шиг. Одоо сарвал өвжи байна ингээд сахал үс болсон тийм үү. Одоо булчинлаг энэ нөө эргэтэлэг гормоны гадаад илэрлийн нэг хэв шинж нь болчиход байна шүү дээ. Гэтлийг дотоод тэр нэг одоо юу гэдгийг өөрийнхөө майнд ч гэдэм үү. За эдгээрүүд нь маш их эргэтэлэгч гэдэг шинж чанар бас нэг өөр юм байгаад тах шүү. Тэгээд ерөнхийдөө яг нэг юу гэдэг үлгэр жишээ аваад энэ эргэтэлэг байдлын төгс хувилбар нь юу вэ гэдээ ингээд бодоод үзэхээр яг Андрю Тейт ч гэх юм уу ингээд үлгэрүүдийн альфа арчуудын талаар ингээд ярьж байгаа хүмүүсийг хардаг л да. Гэхдээ нөгөө яг түүхээ авахад үзэхээр ингээд тэр 13 дугаар зуун Чингис хааны үеийн одоо жанчдууд гэдэг юм уу те эдгээрүүдийн түүхүүдийг ингээд судлаад үзээд уншаад ингээд сонирхохоор тэд нар үнэхээр одоо яг нэг эр хүний тулцсан хувилбарууд байгаа байхгүй. Тэднэрт маш их тийм нууцуд байна. Тэр нууцуудыг нь ер нь хараа за нэг иймэрхүү баримжаа байдгийн байна да гэдэг юм. Гэхдээ энийг үгээр хэлэхэд маш хэцүү. Нэр дөрдөл за Чингис хаан тийм үү гэж ойлгомжтой. Энэ хүний хувьд зүгээр одоо Чингис гэдэг нэрний үгийн тайлна гэхэд л үнэхээр аимшигтай байхгүй. Чи гэр хүний мөн чанар нь ямар байх вэ? Чингисийн утга нь юу юм? Одоо Чин гэдэг нэр чинь өөрөө Чин Чуу Хажир гэдэг энэ гурван үнний нийлбэр байхгүй. ертөнцид одоо юу гэдгийг бороо орох нь үнэн. Тэгээ тэн дээр нь цэцэг орох нь үнэн. Тэгээ өөх нь үнэн гэсэн энэ гурван үнэн биш үү? Тэр гурван цагалбарыг чин чуу хажир гэдэг үнний байдаг учраас чин үннийг агуулсан үнийг Чингис гэж нэр гис чанар гэдэг. Ингээд Чингисийн үндсэн одоо эзэмшижсэн чадварыг үзэх юм бол 1990 орчим юм чадвар байна гэж үзэж байгаа байхгүй.
1990 чадвар. Тий одоо За. ур чадвар мэдлэг боловсрол гэх юм уу одоо байлдааны тактик одоо маш олон зүйл тэнгэр газартай харьцах. Гэгчлэнгээр үзэх юм бол бид нар нөгөө нэг тэр хүнийг одоо бидний нэрийг бол мэднэ тийм ээ. Гэхдээ зорилгыг нь бол мэднэ. Гэхдээ яг Чингис гэдэг хүний тэр тухай тэр хүний одоо яг үндсэн мэдлэг боловсрол нь юу вэ гэдгийг мэдтгүү бэл. Тэгэхээр яг энийг судлаад ингээ хараад ирэхээр бид нар яг энэ шиг павер ер нь хаана вэ гэдэг юм эр хүний дээд хөлбөрүүд нэг тэр үед л байсан юм шиг санагдаад байна. Яг тэдрийг ингээд жоо ухаад харахаар хоёр их нэр мэгнэр хатдаг тийм. За бүгд тэр хоёр ихнэр бихнэрлээ орно. Угаасаа энэ үеийн залуучуудын хамгийн сонирхолтой сэдв энэ олон ихнэртэй болох болчиход байгаа. Олон машинтай болох. Олон машинтай болох, тэ олон ихнэртэй болох. Миний хувьд болохоор яг мэдээж аав. Гэтэ аав болохоор тийм яг бие хаагаараа тийм биш ч гэсэн оюун санаа шийдвэр гаргал тэр хурц байдал, байнгын хөдөлгөөнтэй байдаг байдал. Тэгээ ирэхээрээ хүүхдүүдэд үлгэрлж заадаг тэ. Тэр нэг характерын үзүүлэлтүүд. Sorry. Гэхдээ би нэг чиний асуулт чард юм биш үү? Иршүүд харагдах уу гэсэн бохоо. Би зүгээр тэнэл ярьсан. Тэгэхээр наа чимлийг яаж ир хүн байх вэ гэхээр чинь эрэгтэйлэг байдал хинээс үлгэрч авсан бэ? Асуулт нь. эрэгтэйлэг байдал гэдэг чинь харагдах байдал уу? Би бол тэгж ойлгосон. Одоо masculinity гэхээр эн чинь бас дотор хоёр угдаад л яг physical тэр masculine байдал те. Гэхдээ яг бид нар одоо нөгөө тийм байнгын арслан замаан дайраад байгаа юм байхгүй учраас бид нар хотын төвд амьдардаг хүмүүст бол тийм бие хаагаа нэг заавал байх шаардлагагүй болчиход байгаа шүү дээ гарууд бол те. Тэгвэл нөгөө тал нь болохоор эрэгтэй хүний нэг юм оюунлаг, характерлаг одоо юу гэдэг mindset талын нэг тийм бас нэг байгаад байна шүү дээ. Одоо шийдвэр гаргалт хурц байх. Эмэгтэй ч болцоонд явуулчаад, болцоонд урьчаад эмэгтэй нь хоёул юу их хөөхөр хари юу их хөөгшөөд нэг тийм тэнийг биш. Шууд дагуулсан явдаг те. Би жаа тэдэн цогтож байгаа. Яаж альфа байх вэ? Тэгэхээр чи яг тэр эрэгтэйлэг masculine байдал ч одоо яг юм би одоо ер нь гэхдээ би бол тэгж бодох. Оюун санаа байгаа бол угаасаа бие рүү илэрнэ. Тэр илэрхгүй байх арга байхгүй те. Дотор юу вэ гадна юм байх хэвээр те. Тэг би тэрийг хинээс үлгэрсэн байл гэдэг асуулт. Манайхны хувьд бол аавс авч байсан. Гэхдээ сүүлийн үед бол яалч үгдгээл Andrew Tate байна. Тэгээд энэний талаар бас ярьдаг айгүй болон YouTube дээр хамгийн алдартай нь Andrew Tate. Гэхдээ асуул ирчүүд байдаг. Ном бичсэн хүмүүс зөндөө байна. Тэгээд тэдний юмнуудыг амар их судалж байна, уншиж байна, ухаж байна. Ер нь л манайхаа чиний яг саний асуултан дээр нэг л юмыг баримталтай. Хүн ямар сэтгэл зүйтэй байж болно. Би яг ир хүн шүү, хариуцлагатай мөнгө олдог. Гэхдээ тэрийг body language-аар үзүүлэх хэрэгтэй бэл. Body language-аар. Яг тэр дотроо хэн байгаа чи ямар хамаатай бас гаднаас харагдах хэрэгтэй шүү дээ. Шууд өрөөлөө алхаж орж ирлээ хүмүүс ч нэг харлаа. Тэл чи нэг олон юм яриадах шаардлага байхгүй. Зүг. Би яг тэр зарчмаар л дотор гадна нэг бүх юмар л харуулах хэрэгтэй. Одоо энэ дэр нэг асуулт байна. Та цэрэгт амир удсан шүү дээ. Афган дайнд явсан шүү дээ бүр. Цэргийн тэр дислэгч нарын одоо дислэгч хурандаа гэхүү те том цолтой хүмүүсийн тэр биеийн хилэмж арай өөр байх уу? Ирчүүд дунд хамгийн хүчрхэг эрэгтэйгийн биеийн хилэмж ямар байдгийг. Одоо байнгын урагшаа ингэж суух бол айгүй эмгтээлэг шин чанар гэдэг байгаа шүү дээ. Эрэгтэй хүн бол налаагаал байж гэдэг байгаа шүү дээ. Хоошо байнгын. Тэгэхээр яг энэ дэр танд тийм анзаарсан юмнууд байна уу? Эрэгтэйлэг одоо биеийн хилэмж тийм. Нэг зүйл байна л да. Заавал нэг юм ярихаар нөгөөдх нь ярихгүй байх аргагүй. За ярьж ирчих яа. Ийм байсан байхгүй. Констант намайг алав хааж яхад нэг тийм буурал өстэй өгөн гүйдэг байсан байхгүй миний хард. Өглөө болгон гүйдэг байсан байхгүй. Тэр штанг хийгээд бид нар хамтдаа байдаг. Тэгээ би тэрийг болохдоо зөв өөр нэг үүдэнд байдаг хүн л гэж бодсон. Тэгээ нэг өдөр манай бааз дээр Эгрис бааз дээр тэр Афганы Эгрис баазын хамгийн том генерал нь бид нар дээр ирнэ гээд. Тэгээ манайхан хүлээж авсан байхгүй. Манайхан ч ингээл олбог тэгсээ солиорч гэдэг чинь амар сүртэй. Тэгсэн чинь нөгөө нэг юм гой биетэй 6 булчинтай өөч ороод ирсэн байхгүй. Гүгэн. Тэгээ тэр хүн орж ирээд бид нартай оройн жоохон ууж тэгээд сууж ярьж байхдаа юуны цэргийн төгс судлаач хүн байсан юм билээ. Өөрөө. Тэгээ би энэ Бож гэдэг генерал, за би Негрис баазын захирагч нь одоо эзэн тэг хоёр Монгол сонгуулийн бүгдийг хариуцдаг. Гэтэ монголчуудын түүхийг ярихад монголчууд эзлэн түргмэлэгч аларчд байгаагүй маа. Монголчуудыг явсан газар бүхэн инх тайван тогтдог байсан юм аа. Энэ яагаад та нарыг энд газар авчихсан гэвэл та нарыг байхад ямар ч байсан ч дэлхий тэр чигээр айцгүй болд гэж ингэж хэлжсэн юм. Бид нар нөгөө оцсон газар бүхний татвар төлөгчтэй одоо нөгөө хитрхийг татвар авдаг эцэд ноёдын наалч хаяал тий. Нэг 3 хонь авдаг гэсэн болох нэг хонь авдаг ч юм уу тий. Ард түмнийх нь нурууг дандаа тэнэлж явдаг гэсэн чинь. Тэгээ тэр хүн ингээ байгаа байдал юуг үгүүлжсэн гэдэг тэгэхээр харахаас тийм гоё. Яг нэг эр хүн дуун яг эр хүн гэдэг чинь яг тийм чин үнэн байх хэрэгтэй юм бэл. Худлаа нэг багтаа тий. Мачныг тэнд ингээ тэрийг би яастай ингээл нэг ингэж ярьдаг хүмүүс тий. Ийм биш. Хүнийг хайрлуул яг хүн сэтгэлээсээ хайрлж чаддаг. Хүн туслуул яг чин сэтгэлээс тусалж чаддаг.
Хэлүүл яг хэлсэндээ байж хэлж чадахгүй бол үгүй гэлждэг. Тэгээ ийм гоё байх хэрэгтэй мэл. Тэр генералаас олон зүйлийг олж харж байсан. Тэгээд манай дарга нар чи яагаад ч юм нэг амар ах нар гизтэй ч тийм. Нэг ийм ингээд цол нэмэх тоотонгоор бол доотлын товчныг гитлийг товчны товчны унааш. Генерал бол бүгдээрээ байхгүй шүү тийм. Тэгэхээр энийг болохоор харахад бол ихээр одоо хөгжилтэй оронд бол хоёр үндслээр л авч чинь дарга хүмүүсийг тийм юм болохоор тарагчуд руу шаарч. Хоёр үндслээр л авч чинь чи эсвэл ядуу эсвэл залах гэж авч чинь. Тэгээ тарга хүн бол хизээж тийм дарга байх үндслээ байхгүй. Ганцхан манай Монгол тийм байна. За та саяны үеийг дахиад наа ч амар гоё гүн. Тарган байвал хоёр л үндслэл байна. Тарган хүнд хоёр хүн үндслэл байгаа. Чи эсвэл залах уу? Тийсгөө цугаасаа ядуу. Ядуу гэдэг нь өөртөө арчаатай байх тэр мөнгө төгрөг олж чадахгүй. Ядуу олон зүйл хэлж болно шүү дээ. Өмсөх хуцгүй ядуу биш. Тархины доргаал нь дэм дүүгдсэн хитрхи те бүх зүйлийг ядуугаар харж чаддаг юм ядуу л гэж байгаа байхгүй. Ямар сайхан машин унсан ч гэсэн сэтгэл нь хандгүй юм л байгаа шүү дээ. Тэгэхээр манай монголчууд баян байсан юм билээ. Эртний үеэсээ алтуухах хэмжээний тийм ядуу байгаа гэсэн шиг. Тэгэхээр монгол ирчүүд те газар нутгийн сонирхолтой те эхнэр хүүхдийн сонирхолтой байсан болохоос энэ дараач нэг уулах хэмжээнд байгаа гэж байна. Тэр би монгол ирэх хүмүүсийг яг ийм гүнээр нь хайрлж тэр дээр тэнгэр байдаг гэдгээр нь л яваасаа гэж боддог. Би Афганистанд залууж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Энд 76 хүмүүсийг муулаад бид нэр арчаагүйгээр хэн бүхнийг дууддаг заяа. Яг тэнд өгсөн хүмүүсийн нүдэрээ хараад ч юм айлсгүй Афганистанд тэр газар нутггүй болцсон. Тэг газар нутгаараа дээрлүүлж байгаа. Америкчууд те ард түмнийг харчаад яг утаатаа Монголдо буугаад ирсэн ч яг ойлгочихсон. Ямар гоё их оронтой юм бэ гэж бодож байна. Тэгэхээр бид нар юмны үн цэнийг хаана оч мэддэг вэ гэхээр яг нутагт нь л оч мэдж байгаа. Афганистаны годомд нь сарнаа ургаж байгаа ч гэсэн цустай байгаа байхгүй тэрэн дээр л. Монгол улс утаатай ч гэсэн те бид нар амар тайван байхгүй. Тэгэхээр нэг ингээд харах үнцэг өөр юм те. Тэгэхээр тэрийг Монголоос яг гарч үзэг хүмүүс ч ойлгохгүй юм бэл. Монголоос ямар гоё эрхчлөөтэй амьдарч байгаа. Бүр дураараа эрхчлөө нь манайх чинь дэндсэн хүмүүс юм бэл шүү дээ. Эрхчлөөний бүр дэндээд одоо бүр өөрсөө аим суугаж чадахгүй юм жил те. Тийг бол одоо сайн нөгөө пап ирэхэд ч бас тэгсэн шүү дээ. Хятадаас баахан нөгөө христчин хятад хүмүүс нууцаар ирсэн. Тийм үү. Тий. Тэгээд нөгөө талбай дээр папыг харах гэж зогсож байгаа. Тэгээд тэд нар чинь нөгөө ямар ч шашин шүтг ирэх байхгүй. Хятад чинь коммунист улс. Тий. Тэгээд ингээд өрөвдөлтөө байгаа байхгүй. Хажууд ирэхээр л гүйжиж бол нүрээ нууга маска нөгөө яг хятадын засгийн газар мэдчихвэл яг нуугдсан ирж байгаа. Тэгэд бол бид нар бол тий ирсэн ч тоохгүй тий. Угаасаа л ирдэг явдаг. Далай ламч ирдэг, хэн ч ирдэг явдаг тий бүр юм. Манайхан бол гэртэн тэгээ судар библ юу гэдэг те бөөгийн сахиус мөхөс бүгдээр гэрэн бирж гэрээ Монгол те яа эргчлээд байгаа ш. Гэтэ эргчлөө дэмдээд ирэхээр бас ямар ч тийм эргчлөө гэж чинь бас давхар нэг юм хариуцлагыг өгч байгаа шүү дээ те. Тэг тэр нь байхгүй болоод хитрхи эргчлөөтэй байгаа тэгэхээр туйлаад тэрийг хүртэх ирэхгүй болтлоо бүр туйлаад тэгээд нэг эргчлөө нь эсэргээрээ лайч юм шиг мэдрэмж өгөөд байгаа юм шиг надад айгуу санагдав. Би нэг ийм ойлголт харж байсан ингээд төгөлдөр хуурыг бүр ингэ хүснээрээ хүн ингэ фристайл хийгээ тоглож чаддаг болохын тулд за 100000 цаг бэлтлээ гэж бодъё те. Тэгэхдээ 100000 цагийн бэлтгэлийн дараа эрх чөлөөтэй төгөлдөр хуур тоглох тэр эрх олгогдож байгаа шүү дээ те. А тэрнээс өмнө бол өстой юу ч ойлгохгүй шүү дээ. Нүдүүлэл цэг суугаал 100000 цагийн дараа эрх чөлөө орж ирдэг. Тэгмүүд эрх чөлөөний ард үргэлж ийм хэмжээний хариуцлага, ийм хэмжээний золиос байдаг. А энийг өгөөгүй жиж миний эрх, миний дур, миний орон зай гэхээр те. Нэг айлын ирэх хөгдүүд шиг санагдчих надаа. Буруу эрхэлсэн. Баяа айлын хөгч хэлсэн. Араас нь орж шүү. Арай өөр. Арай өөр. Би сая нэг өвжи хоёрын нэг харадах байдлын тал дээр нэг юу гэдгийг те нөгөө зүгээр биеэрээ үлгэрэл гэдэг нэг юм ярьж штэ те. Тэгтэл энэ дээр нь яг зүгээр бодол анхдаг хийж үздэг штэ бодол оюуныг анхдаг хийж яриад байгаа штэ. Тэгээд тэрнээс үйлдэл гардаг. Тэгээд дадал зуршил зам ман характер явуулдаг гэдэг. Тэгтэл яг биеийн хилэмж гэдэг энэ зүйлийг эхлээд баг нэг таах юм шиг өстой биш санагдаад байна. Жишээл одоо ингээд өөр дээр те ингээд хүлээ ачиж суучаад эмхтэлэг суучаад тэр хүнээс эргэтэлэг одоо магадгүй одоо эсвэр үрлэг хоорондоо юм яриа сууж хахад эмхтэлэг сууж байгаа хүнээс тийм эргэтэлэг юм ярихдагт хэцүү болчиход байгаа. Анхдагч биеийн хилэмж нь өөрөө бодлын эхлийн суурин маягийн болчиход байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг альва нэг бизнесийн дийл тохирооч нь эрхтэйчүүд нүднүүдээ хараа сууж явах үед ойлоо сайхан ингээд те сууж яхад нөгөөх нь ингээд суугаад бол ялагдагч болчиход байгаа байхгүй. Бодол нь дийлж чаж болгож те. Гэтэл ингэж суусан цэг суугаад яг ингээд гой бие хөгжүүлчихсэн юм уу? Гар ороо чангатай юм ирэх хүнээс гарч байгаа үг нь
одоо биеэр нь ихэлж дамжаад оюун ухаан бодлоор нь Тий. нэг бас хүчрхэгж паверчж яваад шүү дээ. Тэгэхээр нөгөө юу гэх юм body language гэж яригадаад байгаа энэ зүйл нь бодлын анхдагч нэг эхний нэг юу гэдэг хүн өөрийнхөө нэг тийм засах гэдэг юм уу одоо их хүч олох тэр зүйл юм шиг санагдаад байна. Би фитнес яваад 5 сар болж байгаа. Тэрнээс өмнө өөрийгөө би анзарж байгаа хгүй. Ер нь ингээл нормал гаал өөх нь ингээл унжаал нэг юм эмхтэй юу гэдэг ер нь яаж ярьсан миний юм нэг л явахгүй байгаа тавш фитнесийнхэнд. Тэгээд ингээд бие ингээд юу гэдэг нь жоохон чангалаад ч юм уу ингээд ирээд ингээд суулт муулт юмуд нь өөрчлөгдөд ирэхээр бас нэг ярих юмнууд маань нэг арай нэг өөр болж ирж Одоо л яаж суух вэ? Гэхдээ одоо би ер нь өмнөхин тэр нөгөө хулаа аж суудаг ингээд нэг эмхтэйлэг болсон байсан юм билээ. Ер нь нэг амгаахын баахан салбарын эмчний нэлгээ ажилласан эмнэлэг гэдэг эдэртээ явсараад тэгэхээр яг эрхтэйлэг шин чанарын илэрхийллийг эхлээ шууд биеийн хэлэмжээр эхлүүлэх нь ер нь хамгийн зөв юм байна гэж харж. Энэ дээр нэмж айгуу гоё сонирхолтой хоёр юм харж байгаа юм байна. Нэг нь болохоор нөгөө Jordan B. Peterson сэтгэл зүйчээ нөгөө 12 Rules of Life гэдэг амьдралын 12 дүрм гэдэг номны хамгийн ихний дүрм нь юу гэхээр нурууга цэхвэлэх гэдэг байхгүй шууд. Тэг яаж гэсэн чинь нурууга цэхвэлэхаар хүнээс нөгөө аз жаргалын гормон шууд ялгардаг. Өөртөө ихтэй байдал цаанаас ялгардаг. Одоо хамгийн депрессдсэн ургуугаа хүн л ингэж суудаг шүү дээ бүрэг. Ингээд амьдрал ингээд бүх юм багт энд байгаа бүх хүмүүс цэхэж байгаа сте хараа. Тэр чинь ингээд амьдрал нь ингээд гарт нь багтаад далаа хичээж байгаа юм чинь нуруу тэнгэр гэдэг үг чинь бас их те гоё ирчвчтэй байж байгаа байхгүй. Тэгээ нэгтгэн тэр хоёр дахь нь болохоор би нөгөө Andrew Tate-ийн body language суралт байсан юм а. $100 байлаа бас мөнгө өгөөл чичин зураал авсан. Тэгсэн чинь Andrew Tate ингэж зааж байна. Эрэгтэй хүн хизээч гараа ингэж одоо яг нөгөө далбааны булчинтай холбоотой юм байлаа бас. Ингээд гар нь ингэж ийм байж болохгүй. Байнга ер нь гар нь юм зодтолтоход бэлэн байх хэрэгтэй гинэ. Тэгээд эмэгтэй хүн өөрийн мэдлгүй юм зодтолтоход бэлэн поттой юм шиг эрэхтэй татагдаг гэд. Гар нь ингээ мөрн ингэж хоёр тишээ хөдөлж явдаг. Тэгвэл эмэгтэйчүүд ч болохоор бэлхүүсээ хайж явдаг алхахтаа. Бөксөө хойшоо хайлж явдаг. Эрэгтэй хүн болохоор мөрөө хөдөлгөж явах хэрэгтэй гэж. Тэг гар нь ингээд сугныхаа тэр хавьд юм зайтай байх хэрэгтэй. Гэтэ бас ямар ч тэрийг хангах булчингүй юм байна шүү дээ. Хотлоо ингээд нэг ингэх гээд байна тийм биш. Яг булчингаараа яг тэгж body language-тэй явах хэрэгтэй гэж. Тэгээд хурдан биш. Ингээ салгасан те бүх юм намжихгүй нэг юм тавтаргүй нэг ямар зохион байгуултгүй биш дандаа юм тайван бүх юм төлөвлөлтсөн хоцорж исэн ч гэсэн тайван хоцорж ороо те хэн босс гэдгийг мэдрүүлээд байгаа ш тэр өрөөнд те би нэг маш сонирхолтой юм ярив би нэг одоо нэг бид нар байрны ах нарч ярьдаг ш тэр нэг тийм шорон орноор ингээ явцсан ахтар атмануудын одоо бүр ингээ цуснд төрсэн атманууд дээ ш тэд нартэй ингээ ярилцаад байж байгаа ер нь ахаа та ингээ шоронд одоо ингээ юу гэх юм те ингээ энэ атмануудын бие бинийг яаж дийлдэг том биеэр дийлдэг гэж одоо зодтолж дийлэхгүй. Тэгээ яад өгөхөр зэрэг орж ирээд юм ярилцаа сууж яхад би одоо ингээд иш 10 өгүүлбэр хэлгээд тэр хүн над миний 10 өгүүлбэрт нэгтэн л төгч гэж байгаа. Тэгээ нэг 10 өгүүлбэрийн нэгтэн нүд нь анивччихна гэж байгаа. Тэгтэл яг юм ярьж хахад ингэж байгаа бол хүн л бол тэр шоронд бол ерөнхийдөө нэг юм үзээгөө те энэ нөхрийг би ерөнхийдөө бавчих юм байна. Ханга бавчих юм. Чи надаас том бийтэй хамаагүй наа. Би дайлтчаад байна те. Дайлтчаад байна тий. Одоо ярьж байхад ингээд тэр нэг биеийн хэлэмжийг тэр амар хард юм байна. Ер нь шоронгийн тэр нэг юу гэдэг тийм хүнд ирчүүдтэй байдаг хүмүүс. Тэгэхээр тэрийг алдахгүй хичээдэг гэж байгаа гэдэг чинь. Тийм байна. Тэр энэ бүр одоо юу айгүй тийм сонирхолтой юм шүү дээ. Тэгээ энд нөгөө нэг л гаргалгаа. Одоо ингээд иршүүд байх энэ бүх юм сурах боломжтой байхгүй. Би бол чинь өдөр болгон сурч идэх зав. Ихтэй үнтэй уулзахад өдрөө надад баг л хитэн секунд харах юм. Гар урахтаа яаж ярих юм тийм үү? Ингээд сууж байхдаа гараа ингэж яах юм уу, ингэж яах юм уу, дээр доор барих юм уу? Энэ болгоныг ингээд суралцах боломжтой. Тэгээд үнэхээр амьдралдаа хэрэгжүүлээд ингээд үнэхээр ингээд сайжраад явах боломжтой. Гэхдээ энэс өмнө нэг л амар алхам байгаа. Чи англи хэл сурах хэрэгтэй. Англи хэлгүй бол чи зүгээр ингээд энэ ертөнц ингээд чиний хувьд ингээд closed хаагдсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр англи хэлийг сурчих юм бол манайхан чи хинч болж энэ бүх юмыг судлахгүй бүгд хаалга нэгдэж шүү дээ. Гэхдээ яг хөө сурж болно л да. Гэхдээ байгалийн нөгөө өгөгдлөж нэг юм байгаа шүү дээ. Тийм. Цуснд нь тэр тестостерон илүү яаж яагаад тэр шоронгийн ах бол одоо англи хэлгүй ээжж цаанаасаа ингээ сурцсан байгаа дээ шүү дээ. Яг одоо өгөгдөлтэй хүмүүс тэр сурах гэж бодсон юм болно шүү дээ. Магадгүй дэлхийд тэр чигээр монгол хэлийг сурахыг хүсэж байсан баг тийм. Тухайн үед яг л Монголыг хоцрохгүй тул тийм асар том эдийн засаг явж байгаа шүү дээ. Асар том 8. Тийшээ нийлүүлэлт хийх гэж те. Тэр арабын баах 8 гарууд монгол хэл сурна өстэй те. Би нэг зүйлд итгэдэг. Энэ юунд итгэдэг вэ гэхээр монгол ирчүүдэд ямар нэгэн тийм гоё байгалийн өгөгдөл байдаг итгэдэг. Монгол хүн бүхэнд байдаг. Монгол ирчүүд ягаад ч юм цаанаасаа амар гоё тийм
яг тийм нэг одоо юу гэх тийм павертай хүчтэй монгол ирчүүд яагаад ч юм цаанаас тийм бүр хэдэн зуун хүн дотроос яагаад ч юм амьд үлдэх ганц хүнийг бол монгол ир хүн юм шиг. Би тийм нэг өгдөл юм уу хардаг тэнгэр гэдэг юм уу. Би нэг яагаад ч юм тэрийг итгэдэг. Би хятадд нэг 2 жил гараа ажиллаж байсан. Яагаад ч юм эдгээр дайнд ялахгүй юм байна гэж бодсон. Тэгэд надад тэгж бодогдоод ингэхээр чи биднэрт ийм мэдээлэл байгаа даас тий. Өөр ирэхгүй барилдаж чаддаг бид нар тий. Хинч зааж өгөөг мөртлөө. Маа төгөөжсөн гараа барилдав барилтна хинтэж барилтна тий. Энэ барилдсан л байгаа аль хэзээ. Бид нар мянга хатчихгүй ч гэсэн нэг тийм нэг цаанаасаа тийм нэг өгдөл надад л байгаад байт. Миний хувьд бол түрүүчэн нөгөө эрэгтэй хүний одоо тэр нэг body language биеийн хилэмжэн дээр нэг айгүй сонирхолтой юм байсан. Одоо ингээ ямар ч хаадуудын зураг ч юм уу хөрөг зургуудыг харахаар нөхдүүд дунд бол инээсэн амтаа алгаа. Ингэсэн бач гол нэг ч алгаа тий. Happy тий. Тэгээ эрэгтэй хүний хувьд яг аз жаргал гэдэг бол яг эрэгтэй хүний currency гэх юм уу мөнгөнд тэмдэгт бол бас яг аз жаргал биш байгаа шүү. Нэр төр тэр жудаг тэр өөрийгөө давж амьдэрсэн зүйлийг бүтээх үр хөвгт байна уу эсвэл тэр газар нутаг байна уу их орон байна уу нийгэмний төлөө амиа өгөхөр нэр төртөө өгч штэ тий. Тэр зүйлэн л аа. Тэгээ тэрийг хийцэн эрэгтэй ингээл нэг хүмүүсээс лайк авчих гал ингээд ах хэрэг байхгүй. Гарууд яаж нэхэр дандаа зургууд нэг баавартай нуруу тэнгэр байгаа байхгүй хаатын зураг мөрөг. Тэгээ би бас энийг харчаад ингээд бодож исэн чинь айгүй нэг сонирхолтой судалгаа бас байсан. Шимпанзе нэр ингэдэг гэнэ. Альфа шимпанзе байгаа штэ сүр бүрдүүлсэн. За 12 юу гэдэг эмэгчин сармагчтай ч юм уу. Тэгээ тэр дунд нь бас нэг юм одоо дээр үе хаадуудынх нэг тайган ч юм уу бас нэг эрэгтэй сармагчингууд байна штэ хажууд ингээд дагаа явчихдаг амь зуугаа явж. Тэд нар альфа шимпанзе ирэхээр бүгд нөгөө гэх инээдэг гэнэ өөдөөс нь. Тэгээ шүд юуны илэрлэл юм бэ гэсэн чинь намайг бити зодооч гуйж гин намайг бити хөөгөөч гэсэн долгонуур юм submissive зангийн илэрлэл гинэ шүдээ гарах бол талдагдаж байгаа. Намайг бити алаараа намайг бити хөөгөөрэй. Тэгээд тэгэхээр одоо энийг ингээд сонсоор ирчүүдтэй очиргүй нэг л ахаа сайн байна уу та хөө сайн уу гэл тэгэхээр за бас ажил нуугуулж үзээг байгаараа энэ да гэд нэг юм мэдрэгддэг штэ тэг ингээл хүн болгоныг таньдаг гэл гүүгэл хаар ингээд тэг яг юм нуусан уу яг нэг юмны ард гарсан уу те та яг одоо шинэ фитнес дээр тийм хүм анзаардаг уу яг ингээд хүн ингээд булчнан томроод ялчгүй өөр ирэхгүй ингээд те далбаан томроод гар нь ингээд тэнийгээд ирэхээр одоо улам мөлвөл хөмсгөө зангидж одоо тэр луга төвлөрөхөөс биш хей гэл тийм бол байхгүй шүү дээ байхгүй шүү дээ асар их хүнд болно шүү дээ зүгээр тэмцээнд орох ч юм уу эсвэл энэ спорт хэрэгжил гэдэг сэтгэлийн асар хатыг авна. Өдөр болгон өөртөө тэмцэнэ өөрийгөө ялахын тулд өдөр болгон нохоо шиг хар цагаанаар харж явна. Байнга нүрсээ хассан усаа барина. Сүүлийн миний мэдхийн хамгийн хүнд тэмцээнүүд ус нойлох ч юм уу тэгээ ус хасаж арьсмахны зэрэг усаа гүйж энэ нэг хөдлийн зөвөрлийг ойлгох. Ингээд өөрийгөө ялахын тулд 1 минут ч 1 минут өнгөрдөг. Тоолоод ч өнгөрдөг. Хурдхан шил өглөө болоосоо би яаж энэ дээр гар засах вэ гэдгээр боддог. Яг ингээ хүнтэй ингээ тэмцэх гэж тэнд очсон мөртлөө өөртөө тэмцэргээд үүр залгадаг. Хамгийн тэгээд тэрнээс гадна нэг зүйл юм. Дахиад нэг ширхэг будаан амтлаад үцэгт ингээ толгоонлоо ороод зүгийн бал идсэн юм шиг амар гоё өдрөд дөрвөл ус балгахаар ингээ бүр ингээ тэнгэрийн аршаан те юу алт. Энэ бүгдийг ингээ мэдэрт юм бэл. Ингээд ирэхээр ер нь зүгээр амьдрал тайртай болно. Тэгээ би бас энэ чинээс нэг аягүй сони юм анзаарчихсан. Октод ингээ октод ч одоо манай ихнэр надад хэлж байгаа. Яа төгж дандаа хөмсгөө зангиж юм аа. Жохоо инээж ил та гэдэг. Тэгвэл цаанаас зангидагдаад байгаа юм чи яах юм тийм ажиллаа бүтээх гэдэг алсын хараагаа харчаад бүтээх гэдэг. Тэгээ би бас яг фитнесийнхнийг харахаар фитнесийн томчуудыг харахаар одоо дасгал ихтэй мэдээж ингээд чангархаарч энэ нэгээр юм зураасууд гарч байгаа шүү дээ ингээл. Тэгэд энэ ингээд нэг тогт ер нь жоохон томроод ирэх тусмаа жоохон харгислал мэдрэгдээд байгаа байхгүй. Эмхтэн хүмүүс ч гэсэн хит амар биетэй эрэхтэй жоохон айгаад байгаа шүү дээ. Жоохон зайгаа өрөөд байгаа шүү дээ. Тэр нэг энэ амар юм занал хийл учруулж чадах тэр нэг юм энерги байгаа даа шүү дээ. Тэр булчин ч бас аюултай шүү дээ. Эвгүй цохиул яаж ч бол яаж чадсан шүү тэр зүйл те. Тэг та дэс яг тийм хүмсэг зангидалт идэр бол энгийн зүйл болох юм ажиглагдах уу яванда. Болно шүү дээ. Ер нь бол нөө эрэгтэй хүмүүс чинь бүр дахиад өнгөрснөө ярил эрэгтэй хүн биш дээ. Өөрийгөө чаленж хийж амжилтанд хүрэх гэж байгаа амьдрал дээр. Заавал өөрийнхөө чадахгүй юмны араас явж иж өөрийгөө чаленж хийж эрэгтэй хүн кайф авна. Тэгжээж амьдрал нь утга учиртай юм те. Өөрийгөө чаленж хийж чадахгүй байгаа эрэгтэй хүн бол тэгэл яг кино үзэл хэвтнэ гэсэн үг. Яг ялангуяа спорт одоо бид нар хамгийн ойрхон бодижд бол өөрсдөө чаленж хийгээд байгаа хэлбэр нөхгүй эрэгтэй хүн. Бид нар бол өдөр болгон гараад хад чулуун үлгээд хар ажил хийж чадахгүй шүү дээ. Тэрний чинь нэг хэлбэр нь үндсэндээ одоо төмөр өргөнд чи хар ажил шүү дээ. Баг шүү дээ. Тий. Махан биений ажил шүү дээ. Өөрийгөө ингэж эрэгтэй хүн чаленж хийж тэрнгээрээ улам тестостерон ихсээд иршүүд болж байгаа юм л нэг хэлбэр гэж харж байгаа би бол. Хүн өссөд цангаад юм уу альсгал бүр яг ингээ арчаалда шамраад ирэх үедээ
ямар ч адгийн хүнээс новшин зангарч ирлээ. Хм. Яг хүний яг үнэн төр төрх угаагаад жарилах аргагаар нүдэн дээр нүүрэн дээр ил гарч ирлээ. Нуугчсэн доторх жижиг хүүхэд гарч ирнэ Тий. Яг юм нэг чинхэн нэг гянжаасан бол яг гянжаасан чигээр тий. Аа. Харин яг тэр бүх үед шүдээ зуугаад яг үлдэж байгаа бол яг л хэр хүмүүс байдаг. Тэгэхээр энэ өөрөө энэ уучлаарай. Сонирхолтой жоо би өөртөө нэг анзаарсан юм. Би чинь нэг баали маал руу яваал. За ингээд нэг жоохон аялал явчихгүй. Гэсэн хүмүүс ингээ бүгд энийгээд ингээ гоё газрууд ингээ хүмүүсний ямар гоё аз жаргалтай юм би ч. Манайхан чи яхалаар юм мухан өмсгөө зангидсан улсууд идэгээд. Тэгээ бодож би ч одоо их сайхан нэмсгэлтэй тодорцсон явж илаа. Энэ чон дээр ирсэн чинь манай монголчууд Монгол руу нисгэж байгаа онгоцны нөгөө хэсгийнхэн гарч чинь нэг юм оршуулгын газар руу явах гэж байгаа юм шиг байна. Бүгд хөмсгөө зангидсан гэсэн. Тэгээ би ч одоо за энд хөмсгөө би чинь яахгүй шүү. Энийг л вэж шүү гэл. Монголд ирлээ. За тэгэл нөгөө би ч удасч байгаа. биш тэрнээс ч ингээд нөгөө онгоцны нөгөө тейлер мэйлэр одоо бүх нөхцөл тэгэл таксины жолооч молооч бүгд л хөмсгөө зангидастай байна. Тэгээ би энэ фитнесийнхэнд ганцхан энэ зүгээр юу гэдэг чи тэр асуусан шүү дээ. Тэгэхээр яг ингээд нийт Монгол ирчүүд ер нь бол тийм банкнд өртөө байгаа юм шүү. Үгүй энэ бол би зүгээр бодсон. Энэ яг юунда биш юм шиг байна. За нэг стресс энэ төр юмтай бас байж болох л гэхдээ яг нэг юм цаанаасаа бидний Монгол ирчүүд тийм хурцнуттай байна. Хурц. Мэлмийн хурц. Мэлмийн хурц тийм Чоншиг зангидсан. Ер нь нэг тийм нам балтахгүй. Бусад орны хүмүүстэй харьцуулахад нэг юм бас нэг үлдсэн нөгөө бидний сая тестостерон нэгт байлаа мэлээ гэх нэг юм хүү яриа маринд байгаад шүү дээ. Гэтэ яг нөгөө Монгол ирчүүдийн тэр дайчин шин чанар бас юм үлдсэн байгаа байхгүй. Би энийг бас сайн талаас нь хараад байгаа шүү дээ. Муу талаас бол стресс хийсэн шийдийн нөгөө банкны өрмөр явчихлаа. Гэтэл энэ ганцхан фитнесийн тамирч бодвилдингийн тамирч спортын тулгааны спортынхан ч гэсэн бүр л илүү бах. Би Ингэж ийм нэг үнцэг анзаарсан. Надад Монгол ирчүүд амар хүний тэдэн юм байна. Яг бодоод тах заяа. За. Гэр бүлдээ хүүхдлээ хайрт байт юм байна. Тэ? Яг эхнэрийн өмнөр орж бүх ажлаа хийдэг тэ. Чимэн байх юм бол одоо тэ би ингэж хийчнэ гэл. Юу ч хамаагүй барилгач хамаагүй зөгөөл, тоосч хамаагүй өөрөөл явсаргаал, өрчийгэл царай алдаал 10 жилийн өмнө өгдөг юм байна. Өхөн хөхтлэг янж гимшиж тэ. Цохолтож ингэдэг юм байна. Монгол ирэх хүн. Адуугаар утгах юм бол араб азраг, монгол азраг хоёр шал өөр. Азрагаар бол ярих юм бол за араб азрагтаа гүрүү одоо юу лөө гэр бүл рүү адуу руу чон орох юм бол магадгүй хаяа цотох байх. Гэтэ монгол азраг бол өөр шүний зааг болтол чонтоо тултаад өөрөө амиа өгөөд гэр бүлээ авч үлдэх байхгүй. Монгол ирчүүд яг ийм байгаа юм. Тэгэд энэ гой хайрыг нь харин буруу хардаг. Охтууд маань. Тэр гоё. Монгол ир хүний төмсгнээс үүсэх юм шиг те. Яг монгол ир хүнээс гараагүй юм шиг те. Өнөөдөр гадаад хүнтэй суучих юм бол яг жаргамж гэх юм уу те. Биднийг харахаараа яах вэ гэж байгаас нэг цэмцүүдэг амт шиг ч юм уу. Магадгүй тийм ир хүн ч гэсэн гэртээ яг ихнэр хүүхдийг хөдлөөл амьдарч чаддаг. Надад бол яг тэр Афганистан руу явж албаа хаж байхдаа маш олон тийм сорилтууд тулгарч байсан. Харахад тэнд ингээд залуучуудыг харахад яг гэр бүлийн хөдлөөд чиг гэж шүдээ зуус дэмжижсэн тийм гоё залуучтай гарч ирсэн. Би өмөр байдаг байхгүй хайрламар. Харин манай охтод бол тэгдэггүй те. Тэгэл гэл нахаа шиг гэх юм бол хинтээ ч хамаагүй очиж суучин. Өнөөдөр дэлхий глобалч чинь те. Дэлхий гэж би эдгээр ярмаар ингээл хийний ч хамаагүй ингээд согтож шааш те. Энэ тэгээ одоо ингээ харахад бол манай монгол ирчүүд бол нэг урд очиод нэг хүүхний салтаа хэлээрээ тоолоо суугаад байх юм байхгүй болох шиг байна. Тэгэхээр энэ бүгдээс ингээ харахад одоо л бид нар монгол тийм ир хүний зангаа байж идэг. Тэгээ чааваас нэг архиухаараа тэр ингээ илэрчдэг тий. Тэгээл архич нэртэй болчихсон шүү. Өмөрхөд. Өмөрвөл тийм байна. Үгүйсэг бол бас нэг залуу үеийнхэн дунд одоо энэ айгүй сонирхолтой одоо үгүйсэх нь цааш нэг юм айгүй сонирсэд бий одоо энэ гэр бүл салтай холбоотой. За ямар нэг юм гэр бүл саллаа. За одоо сүүлд залуучууд дунд яригдж байгаа сэдвэр гэх юм бол за Гамболд гэдэг хүний буруу. Эртэг л буруу. За одоо Золбоо ТV гэдэг хүн саллаа гэл нэг жоохон шумаа. Одоо эртэг юм буруу. За төөгөө сал. Мэдгүй зүгээр тийм шуумууд явж байгаа байхгүй те. Тэгэхэд зүгээр тэгж хэлж байгаа шүү дээ. За төөгөө саллаа. За төөгөө буруу. Ингээд эртээ хүнийгээ илүү буруутаад. Гэтэ эрчүүд нь айгүй сонирхолтой ингэдэг шүү. Хизэж өөрийгөө хамгаалж юм дуурахгүй байгаа. Тий. Тэгэл чимээгүй ерөөс. Адлуулаад явж байгаа хамаа байхгүй. Тэр яг ард нь хөшигний цаана хаалтаа алганаас нь юу болсон гэж мэдэхгүй шүү дээ. Монгол аа ухтлаа дугаа байд шүү дээ. Би бол ингэж боддог шүү дээ. Монгол ир хүн гэж байхгүй. Орос ир хүн гэж байхгүй. Ир хүн хажууд ир хүн ч гэж байхгүй. Ядаа ир хүн л гэж байгаа. Яагаад би тэгж бодож байгаа вэ? Дэлхий чинь өөрөө бичлэхгүй. Ил сонио.
эсний ширгнээс нарийнх. Бид нар чинь үндсэндээ ингээд бичил биетийн бактери байхгүй юм дотор амьдардаг. Яагаад бид гэж бодож байгаа дэлхийд ч өөр ямар жижиг юм блэ? Milky Way байгаа шүү дээ. Тэр чинь өөр амар ингээ бодонгууд бид нар зүгээр хумхын баг тоосноос юм жижиг юм болчихж байгаа. Ингээ бодох юм бол бидний амьдрал ертөнц бүх юм амар амархан болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт миний хувьд л Монгол эрх хүн гэж байхгүй. Зүгээр л эрх хүн л гэж байгаа байхгүй. Бүх эрх адилхан. Тэгэхээр бид нар монголчууд бол илүү гэж ярих би ер нь бол дурггүй. Гэхдээ ингэж хэлж байгаа юм шүү. Хүн адилхан. Тэг аль альнийх нэрийг нь би ойлгож байна. Гэхдээ гений хувьд бол угаасаа бүх ген холдсон шүү дээ. Яг цэвэр монгол цустай хүн ч гэж байхгүй те. Тэр талаас бол ингээ за эрх хүн байна, эмэгтэй хүн байна ингээ ойлгомжтой. Гэхдээ соёлын хувьд монгол хүнд нэг юм кодлогдсон аав ээжээс авсан тийм. Тэгэхээр одоо нэг эрэгтэй би яг энийг бас хараа би яг одоо энийг л гаргаж ирж ярмаар өнөөдөр яг миний аягүй чухал хөндмөр байгаа сэдв. Юу гэхээр ирчүүд байна шүү дээ. Ирэх нь амар хохирж байгаа заяа. Гэхдээ ирчүүд дугаа байгаа. Юу ч хамгаалж хэлэхгүй. Яг одоо саруул атахын хэлдэг тэр юм бас үний юм яг надаа та хариултыг хэлж байгаа юм санагдаж байгаа байхгүй. Эрэгтэй хүн угаасаа ингээ уул шиг ингээ чимээгүй байд юм аа. Цохилтын даагаал сууж идэв. Тэгэл ингээл хөгшин өвгөн болтлоо ингээ чимээгүй байсаар байгаа л одоо тийм өвөө эмээнэр байдаг шүү дээ. Эмэгнэн ингээл гоншгоноол өвчин тоочоол яриад нөхрөө хараагаал нөхрөө ингээл үж идэг те. Тэгэл одоо эмээн тэр юун дотор лифтэн дотор нөхрөө өстөө нүүр амлуу гүтэл нь өшгөлж мөшгөлөл ингээл үз нөгөөд нь ингээ дуугаждаг. Тэгээ би энийг ингээд яагаад ирчүүд ингээ энэ дэр дуугаад байгаа юм бэ гэдэг юмыг харахаар за яах гэсэн. За хэрүүл уруулыг яах. За шалчигнаад явах. За буцаж хэрэлдээ явах. Эмхтэй хүн шиг гэх юм байгаа шүү дээ. Тэгтээ би энийг тайлах нэг юм олсон. За одоо энэ хариулт асар олон залуучуудын толгонд нуугчээс өвчнийг сэдрэж магадгүй, тайтгаруулж магадгүй гэж бодож байгаа. Сандраад. За юу гэхээр би нэг юм анзаарлаа. За. Эрэгтэй хүн цаанаас өгсөн бол тестостерон булчин байна те. Дургу өрөх юм бол цохиод авч чадна. За ямар ч өөр шигэ гарыг бол багалзуурдаад эрэгтэй хүн алчиж чадна те. Хүчин нь шүү дээ энэ булчин. Тэгээд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ямар нэгэн байдлаар abuse хий гэж бодъё л да. Контролдох гэж оролдох юм бол давуу эрх ашиглая гэвэл дуусаа шүү дээ. А тэгмэд хуулиар энийг бол болохгүй гэж байгаа. За энэ бол хүчирхийлэх гэж байгаа. Гэтэ эмэгтэй хүнд булчин байхгүй, гар байхгүй, юу байгаа вэ гэхээр хил ам байгаа. Тэгэд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг манипуляц хийхдээ яадаг вэ гэхээр emotionally буюу сэтгэл зүгээр нь манипуляц хийдэг. А тэгтээ сэтгэл зүгээр манипуляц хийж байгаа дээр яг юм хууль гэж байхгүй. Тэгэхээр чин эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бариад зөгчих юм бол шууд цагдаар явчихна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг мохоогоолох юм бол сүр сүлтийн унгаагаалах юм бол үгээр идээлах юм бол хууль байхгүй. Энийг мэдэх боломж байхгүй. Энийг яриад ингээд наад эмэгтэйч наа манипуляц хийгээд байна шүү дээ. Намайг ашиглаад байна шүү дээ. Би энэ эмэгтэйч бүх юм тийжээгээд хангаад ингээд хахад надаас улам их юм нэхэд байна. Өөр залуутай унтаа яваад байна. Намайг ингээд ядраад ороод ирэхэд хоолч байхгүй, хүүхдч харахгүй. Тэгээ би ингээд хуруу умсаа ухлаа тий гадуур ингээд явж байгаа буцаад ирэхэд эмэгтэй хүмүүс ийм биш дээ. Эмэгтэй хүн эмэгтэйчүүд нэмэгтэйгээ хамгаалчихж байгаа. Сошиал медиа дээр эрэгтэйчүүд нь дуурахгүй байгаа. Хууль дээр мануст хамгаалт байхгүй. Тэгэнгუთ энээс болж ирчүүд чинь үхээд байгаа юм шүү. Энээс болж ирчүүд чинь амиа орлоод байгаа юм шүү. Архинд ороод байгаа юм шүү. Сэтгэл хөдлөл өдөрдөж чадахгүй хэрэг төвтөрө шоронд ороод байгаа юм шүү. Би бол Би бол сайн наадханд чинь нэг ганц л хариулт хэл. Хогнол гэж л ер нь бол эрэгтэй хүний буруу. Тэр нөхцөл байдлыг тэр өөрөө үүсгэсэн байгаа байхгүй. Чи энэ гарах замыг өөрөө үүсгэсэн. Гарах аварч чадах хүн чи өөрөө байхгүй. Тэгэхээр чи ягаад тэр охины араас үхэх хатаггүй гэдэг вэ? Эмэгтэй хүн чинь байгальлагын хуулийн дагуу араасаа гүйж байгаа үгийг тоодохгүй байхгүй. Тэр зүйлийг чи араасаа одоо араас нь гүйх биш өөрлөгөө татах хэрэгтэй байхгүй. Энэ болгоныг сурахын тулд англи хэлээс сурахчлаа да. Тэнгүүд одоо энэ монголоор ярил л да тий. Тэнгүүд одоо энэ дэр ийм нэр том ялууд гараад ирчих. Одоо энийг үзэж байгаа залуучууд бол би бүр энийг ойлгоод энэ үгийг бүр Монголд одоо тэр инфлюенсер гэдэг үгийг ашигласан шигээ тий. Бүр ямар үг зүйлүүд ашиглаад лээ. Cringe гэдэг үгийг ашигласан шигээ. Simp гэдэг үгийг ашиглаасаа гэж би айгу хүсэж. Simp гэдэг нэг ийм нэр том ял байна. Одоо нөгөө Snoop Dogg байдаг шүү дээ. Нэг булган шүп шиг юм өмсцэн тий. Сигар орцсон. Бие үнэлдэг охтуудыг зарсан болгоноос мөнгө авч яадаг эрэгтэй чинь pimp гэдэг шүү дээ. PIMP тий. Яг энэ эсэргийн simp гэдэг юм байна л да. Simp нь яадаг вэ гэхээр нүцгэн зураг тавьж байгаа хүүхний зургийг лайклаад тэрийг хараад гар ангалгаа гээгээл боос агаал тэгэл тэрийг шүтэл тэгэл тэр нь синдүүлэгч өдөр болгон араас мессеж чээл ингээл эмгтэйг шүтэл OnlyFans-ийг аваад эмгтээд карьер өгөөл орлого өгөөл нэр алтар өгөөл ингээл араас нь ингээл гүгээл хизээш тоохгүй бах чинь ингээл тэднэрт карьер өгөө тэднэрт мөнгө өгөөд байдаг. Тэгвэл ийм эмгтээчүүдийн зах зээл байдаг газрыг чинь Instagram гэдэг нь гэж байгаа байхгүй орч үед. Одоо нэг эмгтээ нүцгэн зургаад 2000 лайк авлаа гэж бодъё. 1900 залуу харж боосааж байгаа. Тэгэл нөгөө эмгтээд лайк өгдөө. Нөгөө эмгтэн тэр лайкуудаараа брэндүүдтэй ажиллал ингэ яваад байна. Тэг эмгтэйг нөгөө дахин шүтдэг. Тэгээ тэр эмгтээдээ тоогдчихын дон хүслэн. Тэгэд эмгтээ үнийг нөгөө дээрээ гаргана гэдэг штэ. Тийм. Өөрөө би байлдан дагуулах хүчтэй юм байна.
би мөнгө олж чадах юм байна, карьер хийж чадах юм байна, эмэгтэй хүн юм дуртай байна. Юу ч мэдэхгүй. Тэгээд нэг охин хөрх охин тоongууд нь яа хажууд нь очингууд ингэ чинь нөгөөтх нь те зам дээр хайж явна, хаалгаас авч гэрээсээ хөөн те нөгөө эрэхтэй нь бүр те бүр гөлөг шиг хажууд нь те тэгэл ингээл намааг уучлаач гэж өвдөгс өгдөл. Одоо нэг юм хятад нэг тийм видеонууд байна шүү дээ. Эрэхтэй нэг өвдөгс өгсөн эмэгтэй ингээл алгадаал зодоод байдаг. Тэгэл ингээл уучлаарай гэдэх юм те. Тэр бол үнэхээр чиний хувь заяа хохин гэж хэлнэ дээ. Өөрөө л тийм өслөөдийг бүрдүүлээд байгаа. Тэгэхээр одоо эндээс ганц дүгнэлт нь ирчүүд минь хүчрэхэг байгаа чи. Өөрөө өөрсдийнхөө тэр газар нутгийг өөрөө тодорхойлоо. Нохоо ултал модон дээр очиж шээгээд азар ултал ингээд өөрийнхөө гүүгээ таслаад ингээд юм баавартай зангарахтай байхад тэхгүй. Одоо өөр азаргын сүрэгд байгаа гүүг харж модон дундаас харж гар хангалга хийдэг морь битий байл та тийм үү. Гэхдээ энэ болгоны чинь хүн хийгээд ер нь л чадахгүй. Яагаад хүн болгон чадахгүй болчиход. Яагаад чадахгүй гэж эн чин дотроосоо энергиэр ялгарч идэг юм баггүй. Зүгээр энийг хараад би юм болоё гэд баргийн хүн тэгж чадахгүй. Энэ болгоныг чи яха боломжтой. Гэхдээ чи яг үнд суурь нь ойлгох хэрэгтэй. Яаж энэ энергийг хүний энерги гэж байдаг хөө өрөөнд ороод ирэхэд хүн шууд л мэдрэгддэг. Тэр энергийг хөгжүүлж болно. Хөгжүүлж болно, сурж болно. Тэгэхээр маш их юм унших хэрэгтэй. Тэгэл яг октодиараас гүгээл хаягтаал алгадуулж байгаа бол that's you man. It's on you. Ер нь бол тийм шүү дээ. Монголчуудыг чинь одоо тэр юу гэдэг хүчрэх байдлыг султгасан зүйл чинь тэр манжи үс гэсэн мэлээ шүү дээ. Ер нь эрчүүд нь бол одоо баг хэрэггүй зүйл хийдэггүй хүмүүс юм байна. Бүгдээр хэрэгтэй мэд юм байна. Ерөөсөө л хөлд ороод гараад чулуу шидэл тэртөө амтмал алхахаас ихсүүлэл ерөөсөө бүгд хийж байгаа юм бүхэн байл тэрний бэлэн байдалд ерөөсөө тэр хүчрэх байдлынх нь нэг хэлбэр нь байсан байгаа байхгүй. Тэгмээ манжууд яасан хэрэг үгүй надад бол хэрэггүй мэлэгдэг бол тоо. Энэ систем рүү шилжүүлж байгаа байхгүй. Ер нь бол тэгэл лам болгосон. Араас нь тэгэл одоо юу гэдгийг одоо орчин үед хэлвэл архит амигт форм янз бүрийн ховж юм те хэрүүл уруул тэгэл хэрэгтэй хэрэггүй юмлууд явуулчихж байгаа шүү дээ. Тэгэл ер нь яг үнд манай Монгол ирчүүд хэрэггүй зүйл хийж байна. Тэр нь өөрөө биднэрт нөгөө эмгтээчүүдтэй гологдох нэг шалтгаан болчиход байгаа байхгүй тодорхой хэмжээ. Одоо нэг юм байна хараа. Одоо энэ дуу хүмүүс бүгдээр тодорхой хэмжээнд дагажтай контент бүтээдэг хүмүүс. Над руу хамгийн хейтлж орж ирдэг хүмүүс аягуулсан эргэтэй хүмүүс байдаг. Тийм надаас тэгдэг. Энэ одоо яг өстэй яагаад байгаа юм бэ те. Тэгээд аягуулсан за би яг энэ хүмүүс рүү бүр ингээд яг энэ хүмүүс бүгд тийм гэж хэлж байгаа юм шүү. Гэтэ аягуул сонин нэг юм 30-аас дээш насны юм 45 орчим насны ах нар. Тэгээд ийм дандаа бүдүүн гүзээтэй уурхаад ажилдаг ч юм уу нэг тим ийм ах нар ах шиг байна. Тэгээд дандаа ингээд дараагийн үеийн дүүнер мөнөр өгөөсгөн бүх юмыг доромжлно. Ингээд дандаа тийм. Та хэд рүү бас яг адилхан байна уу те? Яг адилхан. Тэгэд тэр хүмүүс ингээ ороо харахаар үнэхээр энэ ах мэддэг юм болоо гэхээр мэдхгүй заяа. Бас мэддгүй юм болохоор мэддэг юм шиг тийм. Айгу хэцүү. Тэгээд харч цагаан ч саарлж бас биш заяа. Өнгөж үргэнэ. Манас шиг шааш тийм. Тийм бол яг над руу тэгдэг. Миний бичиж комментийн намайг одоо ингээ муулж бичсэн амар гутрамаар заяа. Бараг 98% хүн дангана хэрэгтэй хүмүүс. Дандаа хэрэгтэй хүмүүс. Тэгэхээр энэ шалчгар байдал нь ихсэн байгаа юм. Тэгээ уул нь бол саруулаад тах чи юу вэ? Дэлхийн аваргаас хүрэл медальтай дэлхийд Монгол туугийг бариад тэгээ төрийн явцсан шүү дээ. тэгчээд ахад чинь л те. Тэр үний зүрх цээжинд нь багтаад байна те. Яагаад ч юм ингээд бүр намайг бүр ингээ өөрснөө одоо намайг олон болж байгаа дагагчтай болж байгаа бас нэг шалтгаан намайг дагж байгаа хүмүүс бүгдээрээ надаас илүү гэж боддог. Бүгдээрээ би энээс илүү боловсралтай, би энээс илүү өндөр, би энээс илүү ухаантай, би энээс илүү алдаагүй бичдэг ч юм уу те. Би энээс илүү гэдэг тийм нэг үзэл бодол нь намайг гадагшаага эго байгаад байна шүү дээ. Байгаад байна шүү. Тэр нь надад амар аштайгаар тусдаг шүү. Баярлалаа гэж. Би энийг үзэж байгаа яг тийм ирчүүдэд шууд зогсож байгаа л чи яг духанд чинь зогсож байгаа. Юу гэхээр араа чи амар буруу эготой заяа. Тэр нь юу гэхээр чи гадагшаага хүмүүстэй өрсөлдөх гээд байгаа. Өөртөөгөө өрсөлдөх зөв эготой. Дотгошоогоо өөртөө өрсөлдөх эготой байх хэрэгтэй болохоос биш. Өөрийнхөө хамгийн супер хувилбарыг гаргаж ирчээ. Тэрнтэйгээ алалцдаг тийм эго ч нь бол айгүй зөв. Тэрийг би баавна гэдэг эго бол айгүй зөв. Тэгэхгүй хажуудлага хүнийг муулаад ардуур нь ярьдаг. Энэ бол нэг эго биш шүү дээ. Бас яг энэ манай хүнстэй хамаатай юу? Орж ирдэг хүнстэй юу? Би тэгж боддог. Шууд хэлэхнээр шүү. Хятадаас орж ирж байгаа хүнснүүтэй юу? Таиландд бол одоо нэг хэдэн жил бодаа зүтсэн юм байл шүү дээ. Бодаа янз бүр юм те. Хүнстэй нь холбоотой юм байл шүү дээ. Одоо сүүлийн үед бол ингээ яг өвчлсөн байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээ бидний коммент бичиж байгаа бүх хүмүүсийг буруудах ямар ч аргагүй болчиход байгаа байхгүй. Яа тэгсэн чи тэр хүмүүс өөр ирэхгүй нийгэм тийм болоод шүү дээ. Өөр ирэхгүй гомо хөлтөд ихсээд шүү дээ. Тэдний чинь бид нар муулахын арга болохгүй. Тэн гутлаа нэг одоо нөгөө дээр гэр бүл салт гэсэн шүү дээ. Тэгвэл хүүхдүүдийн үнжил салалт
тэр эцэг гэхээс хоёлынгийнх нь тийм баган шиг авч явах хэвээр хайрыг авч чадахгүй. Аа. Бүр ингээд бүр үгээр хэлж миний бол зүрх хөвдөнд яг тэр амар хайрлна. Орон дотор хэдэн шүн уйлдаг бол тий. Аюугаа санаж орон дотор хэдэн шүн ээжигээ бодож уйлдаг бол. Гэр бүл салалт гэдэг бол зүгээр нохоо шиг болсон. Зүгээр ингээд төрүүллээ зүгээр хөлнөөс татчих шиждэг хогон дээр хайдаг юм болсон юм шиг тий. Чи би бүр одоо найзтай асуухаас айж зүйл тий. Арай салцсан уу гэж асуухгүй тий. Сайн уу гэж асуухад хэцүү болчиход байгаа. Өөрөөр нь яриулж байгаа дараад нь тийм байна. Тэгэхээр эн чинь дотроо олон янз байгаа. Би энэ дээр бас нэг юм хэлмээр байна. Одоо яг угаасаа юу гэж бичих нь угаасаа яг энийг хэлэнгүүт. Наад урд сууж байгаа төөгөөч салаа байс тэгээд. Тий, тэгж л хэлсэн. Тийм тэгж хэлнэ. Тэгмүүд энэ дээр би хараа нэг юм байна. Бүтэн үеэрээ фейлдэд байна манус яг. Тийм. Тэг ер нь бүтэн үеэрээ яг энэ үе бол яг фейл шаачлаа. Тэр ч гэдэг. Бүгдээрээ гэр бүл салж байна. Бүгд нэг юм жожиг нийгмийн харилцаа муутай нэг нийт итгэхгүй гадагшаа өөрийгөө илэрхийлж чаддгүй. Тэгтээ нэг юм үзэн ядсан, муулсан, шүүмжилсэн яг алдсан одоо яг хөдөлмөрийн зах зээл дээр гараа алдсан чадж байгаа юм байхгүй. Өөрийгөө олохгүй нэг юм орсон амар юм болчихлоо шүү дээ. Одоо ингээд ер нь нэг хэдхэн клубтай тэр мөр нь бол бокс өргөх зайгүй шүү дээ. Бүр ингээд арх удаг газрууд матрууд бол бүр утгаа алдчихж шүү дээ. Канти зүв. Тий. Миний хэлмээр байгаа юм нэ. Би тийм байсан те алдсан. Яг тэр үед яг би утга учиргаас эртөө өний байр суурь ямар байд ирэх хүн ямар чиглэл байхгүй. Яг манай аав өнгөрцөн. Би яг ирэх хүн ямар чиглэлэг аваагүй. Тэг яг өөрөөр ороод ямар ч нэг зааварчилгаагүй хөргөгч ирээ угсрах юм бол би угсрах юм бол гачил юм угсрах штэ те. Тэгээ зааврыг одоо судалж яг яваад байгаа. Энэ нь зөв арга байсан юм энэ юм байна. Тэгээд энэ бас подкаст хийж байгаа нэг шалтгаан нь ийм хилэлцүүлгүүд олонний өмнө олон яваасаа гэж хүсэж байгаа. Тэгээ авахын аваа хаях нь за энэ ах нар чинь алдсан сурсан юмнаас угаалцаад байна гэдэг. Тэгэхээр илэн далангуу ярьж байгаа юм шүү. Манус руугаа дайр нуу хийтийн нүү хий. Гэхдээ бид нар эндээс нэг хүн ч гэсэн нэг юм бити алдчихаасаа 1 см ч гэсэн хожоод авчаасаа 1 цаг хугацааг ч гэсэн хэмнчээсээ гэж хуваалцаж байгаа тий. За буцаад эргэтэй сэдв рүү орцгоё. Эргэтэлэг байдал. Body language дээр түрүү явж байсан. Body language дээр та хэд хувцлалтыг яг юу гэж боддог вэ? Ягаад тэгэхээр одоо барууны соёл талдаа болохоор ингэж байна л да. Эрэгтэй хүн бол яг юм suit and tie, гонж өмсөн тий. Цэвэрхэн байна. Тэгээ тэрийг одоо яг юм одоо бүр tailored гэдэг байгаа штэ. Яг өөртөө зориулсан хэмжээг авахулсан тим юмнууд айгүй чухал. Бие яаж авч явж байгаас хэр арчаатайг нь харна тий. Үнэртэй устай байна уу? Одоо үнэр та нар ямар байна? Чи шивэртэй холмостой бол тий. Чи өөрийгөө чи юм бэ авч явж байгаа бол юун хүн өдөртөө улс их хор авч явах худлаа гэл тий. Таад яг биеийн хилэмжийг хувцлалтай холбуулах тал дээр таад юу гэж бодог? Яг тэр би фитнесийн хүмүүсээс нэг анзаарсан юм. Мэдээж биеийн гоё болоод ирсэн хувцсан байр болоод байгаа штэ. Тэгээд энэ нь та тий. Ил болоод байгаа штэ тий. Бүр ингээ амар авруучин зүгээр юм 2хан зураас өвчтөм шөхнөл хаасан. Бүр нарийсаа тий. Тэгэхээр яг энэ яг таад ямар давуу тал өгд юм шиг анзаарчихсан. Ер нь бол ингэдэй. Яг бодичтой үед. Бодичтой л яри да. Бодич чинь яг энгийн хүмүүс өгдөл үнэхээр гоё бийтэй. Тэрийг гайхуулах хэрэгтэй. Тэр хүн зарим хүмүүс бол гайхуулахын тулд биений хийгээгүй өнтер гэж ярьдаг байхгүй юу? Йоо, найзууд юу болоод байна? За. Нэг нь ярьж нэг нь хийж шууд хий. За би одоо ингээд энэ биендээ тайлбарлая. За энэ физикийг тайлбарлая. Бодичд ярьж байгаа нь би ингээд юу яахгүй. Би гайхуулахын тулд энэ спортыг хийгээгүй өнтер гэж яриад байгаа байхгүй юу? Сэргээрээ би чивэл гайхуулах хэрэгтэй. Хөтгөхтэй юм байхгүй юу? За тэгээд ингээд бодичд гой бийтэй болоод ирэнгүүт бидний хувьд хувцс тийм сонир биш болж эхэлнэ. Ягаад гэвэл одоо чинь би саруулах би дугаар юу ч юмсан гоё харагдана. Би бол тэр нэр 100% итгэлтэй байна. Тэгээ ийм байхгүй юу? Энэ нэг одоо намайг бидний буулаад байдаг хүмүүс нэг гайхаад комент хийчихээд байгаа тийм. Фэш гараж бод ихтэй баавартай байна тий. Зүгээр шууд тайлбарсан. Яг үндэ бол бид нар нүцгэрэл нүцгэн болсон шүү дээ. Тий шүү дээ. Тэгээ авсанд пастаг ормор шүү дээ. Хөөгтөгөө. Тийм арчаатай амир. Арчаа нь яг хаана байгаа. Тэр өнөртөө усан байгаа муу эсвэл миний биеинд байгаа юм. Надаас бол нэг баг зэрэг чиглэг гоё. Хөлс өнөрч. Тестостеронтой хөлс өнөрч байна. Гоё санагдана. Ямар ч өнөрт брэнд өмснөөс те. Эрэгтэй хүн заавал нэг гоё тийм байвал. Тэг би дижлээ. Би аавын өнөртэй. Миний хүүхдүүд миний 6 хүүхд намайг өнөрлөдөг. Би тэр ямар ч брэндийн усаас солихгүй тэр өнөрөө. Тэ. Би аавынхаа эцгийнх өнөр. Минь надад бол тааран шодоо усан ч гоё. Гэтэ саруулаа тавах бол яг Монгол ах юм те. Яг тааг бол яг юм яаж яг юм Монгол яг энерги анхаалсан яг юм Монгол убаа. Яа Монгол убаа л. Биш миний хувьд убааш, миний хувьд хён те. Яг л Монгол ах. Юун дээр яг энэ физик дээр бүгдээр ярьж болох уу жоохон. Одоо та бүгдээр фитнес хийж байгаа шүү дээ те. Одоо яг эрэгтэй хүнийг яг хамгийн гоё харагдуулдаг юм яг юу байгаа вэ? Мөр, далбаа, цээж гурав уу?
Ер нь л яг бөхсөл гэдэг юм билээ шүү. Яг энэ их. Пэч да. Яасан гэдэг. Мороо биш юм билээ шүү. Ерөөсөө хамгийн гой харагдуулдаг булчин бол өгзгний булчин. эмхтэй хүний нүдээр яриад байна уу эсвэл эмхтэй хүний нүдээр. За. Ирчүүд дундаа зориулж ингэж амьдралаа вэ гэж. Үгүй энэ ирчүүд дундаа ч гэсэн одоо юм байдаг хгүй. Тестостерон түүнийг хараад мэдэх ганц хоёрхан юу байгаа ер нь бол хинт. Нэгдүгээр эрэгтэй хүний гоё бүксэн бий. Сайн. Тэр бол үнэхээр суур булчин. Чи дээгүүрээ амар том байгаа ч гэсэн тэр хүн чамаас том бүкстэй том гоётой эрэгтэй юм бол тэр чамаас илүү тестостеронтой өгдөл нь сайн гэсэн үг. Дээдхийг бол яаж хөгжүүл болдог вэ? Хоёрдугаар тэгэл хоёрдугаар юу юм? Maybe жоохон өсөрхөг тий? Юм жоохон. Гэтэ гоё шүү. Яг өөдөө сууж байгаа хоёр үстэй нь хоёулангийн зүгээр DC хийж штэ вэ? Тий өсөрхөг. Ингээд хувцас тайлж шав шалдан цай толон тарах өөрийг барах амар гоё зэ. Би юу юм бэ? Тэ. Та хоёр ингэж боддгоо. Та хоёр за брог оруулаагүй sorry. Би яг энэ хоёр нөө тэмцээнд орж ирсэн. Ямар ч эрэгтэй хүний фитнесийн тэмцээнд ороод яг өөрийгөө нэг сориод үзээсэй гэж боддгоо. Боддог. Ямар ч эрэгтэй. Эрэгтэй хүмүүс шүү дээ. Яг ингээд өөрийгөө ялгцсан тийм гоё хараад нь л чанарууд нь гарч ирдэг. Өөрөө тэгээ бас тайван болж эхэлдэг. Өөрийгөө ялсан хүн бол тэр бусдыг бас ялахтан тусалж чадчихдаг тийм. Ингэж хэлж ингэсэн үг шүү дээ. Одоо хүчгүй эрэгтэй бол бас яг өөртөө ихтэй биш байгаа даа шүү дээ. Ягаад тэгэхээр дайлт ирэх юм бол яач чадахгүй юм чи. Харин нэгэнт ийм биетэй болсон эрэгтэй чинь ямар ч үед би өөрөө хамгаалж чадгаа мэдэж байна гэдэг нэг юм. Би яагаад ингэ зөрөгтэй тайлж чадж байгаа тийм. Би одоо бол тамирчин байх ёстой биш. Би зүгээр л 40 хүрж байгаа залуу. Манай монголчин 40 хүрэн гутал ингээд гизмэцээ зөхөөл ингээд шүү дээ. Баахан баас өглөлчаад. Үгүй болохгүй байхгүй бид нар чи яг ингээд цэвэр амьдрах хэрэгтэй шүү дээ. Боловсролыг хаана байгаа даа? Эндээ байгаа юм уу? Эндээ байгаа юм. Баахан ном уншсан тий. Эцэнд нь дүүрэн баас тий. Тэг бол надтай яг аливаараа боловсрол яриад байгаа. Юун дээр боловсролын тал дээр яг ингэжсэн. Яг барууны улсууд одоо ингээд инженерчлэл сайн хөгжсөн их хотынхоо тэр системийг зөв зурцсан хүмүүс юу гэж боддог вэ гэхээр яаж удаан хугацаанд эрүүл амьдрах вэ гэж боддог гинэ. Хүн ард нь. Агаар энэ аюулсаа. Энэ байрны агаар сэлгэлт хэр байна? Дулаан алдалт хэр байна? Миний амьдарч байгаа орчинд хүчил төрөгч байна уу? Тайван амьдрах боломж байна уу? Чимээнээс зайтай байна уу? Яг тэрийгэ бодож урт хугацаанд тайван бүтээмж өндөртэй амьдрахаа бодож байгаа болохоос биш. Яаж гоё яригдах вэ? Яаж хотын төв чимээн дунд те өндөр байшингийн орой дээр морой дээр гэж бодохгүй. Илүү тэр longevity гэх юм уу те? Урт хугацааны тоглолтоор тоглох. Тэгээ төг нэг гоё юм хэлэх үү? Одоо чи бизнес идэх хүн байж байгаа шүү дээ. Хамгийн сайн бизнес партнер ямар хүмүүс байдаг гэж бодож шүү дээ. Би хаандаа анхаарч чаддаг. Энэ хүн биш үү те? Яг ингээд биеийг ингээ хөгжүүлсэн цаана амар олон өгүүлэмжийг хэлж чадахгүй зөвхөн биеэрээ. Нэгдүгээр тэр хүн маш их дисциплин. Зарчимтай. Өглөө болго өдөр болгон дасгалтай байдаг. Хоолны дэглэмийг амар барьдаг. Цагаа маш зөв барилдаг. Ингэсэн хүн биш үү? За одооноос ямар ч бизнес хийсэн амар партнер байж чадна гэж байгаа байхгүй. Одооноос энэ бүгдээрээ ийм хөдөлгөөн эхлүүлээд төхөө бүгдээрээ зүгээр л яг fit биетэй ирчүүдтэй бизнес хийцгээе те. Тэгэхгүй яг нөгөө гүрдэг мөрдөг те ардуур хутгах шатаг хөгийн бачканар бол дандаа нөгөө баас цуглуулсан гарууд л байгаа шүү дээ. Хаяа. Бүтээж чадсан хүн чамайг хизээч гомдоохгүй. Ялангуяа бизнес дээр хамгийн сайн ажил тууштай шүү дээ юм чаа. Үнч биш дээ өөртөө. Ядаж өдөр болгон цагтаа ирнэ. Тэр чинь өөрөө бас амар давуу талхгүй. Тэгэхээр бодижд бол хамгийн сайн бизнес партнер чадна. Колас. Тийм байна. Тийм байна. За нөгөө биеийн булчин руу оръё. Гой харагдуултын за бүх судлаа авчихсан уу тэгээд? Нэгдүгээрт номер 1 бүкс өгзөг. Өгзөг гоё. Өгзөг гоё. Бүксэн бий гэсэн үг. Октод ерөөсө тэрийг л хардсан байлээ. Би бол нэлийн сүулт ойлгосон. Өгзөг. Та дуур хүмчгс адилхан санаа нийл. Тий одоо тэгээд нэг энэ хоёрын секс хэрэгтэй болт юм шүү. Sex back ч гэдэг юм уу тий одоо 6 булчин ч гэдэг юм уу. Яг нөгөө эдгээр бол юун дээр зурган дээр гоё харагддаг юм байна. Зурган дээр гоё харагддаг. Яг real тий амьдрал дээр ингээд явж байхад бид нар одоо эмэгтэй хүний тийм үү? Тэр нөгөө хэрлийн одоо амар нарийнсан тайл булчин гэхээс илүү тэгэл гоё өгцгийг хардаг шүү дээ. Ер нь эрэгтэйчүүд бас тийм л байдаг шүү дээ. Гоё өгцэг бас тайлна гэдэг юм ерөнхийн нэг үзүүлэлтүүд шүү дээ. Тэр шиг ерөнхийгөр нь харуул одоо энэ олон жил одоо нэг өөртөө шинжүүлсэн асуулгацсан хүмүүс ч болоод эдээ чагч үнэ л. Мөрний хувьд яа тий эрэгтэй хүний хамгийн хөгжүүлэхэд хэцүү болчих мөр гэж үнэ юм уу? Үгүй шүү дээ. Юу хамгийн хэцүү ах вэ? Хөл ерөнхийдөө л юм гэж. Хүй тэгвэл би ч одоо насаараа бүжгэлцэн хөл бас юм гоё юм байгаа ш надаа. Тэр чинь надад аврахгүй. Тэгээ бро намайг тэгээдсэн юм биш. Гоё хөл сайтай гэдэл шүү дээ.
Ер нь байшинсан суур сайтай бол босно шүү дээ. Тийм шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүний хувьд одоо секс төрөө булчирхаа удаан тавих уу, сайн секс хийх үү гэдгийг шийддэг ганц л юм байна шүү дээ дураа. Суултаасаа Дааш тийм баха. Одоо ойлголоо. би бол энийг мэдсээс суултыг бол ерөөсөө нэг ч алгасгаа байсан. Угаасаа яг суулт хийсний дараа бүр Тийм байна. амар хоорны болоод байгаа хөөхгүй. Бүр хэд хоног. Тэр бол би бүр өөр дөр амар мэдэрч байгаа. Нэг өдөр суулт хийлээ 2-3 хоног секс. Яг зөвөр нэг бодигийнх нь секстэй муу байдаг гэл ингээ ах нар ярьдэн шүү дээ. Тэд нар хизээч гизнийхээ доод булчинг булчныг бүр ингээ шөмсийн таттал секс хийж үзэг л байгаа байхгүй. Йоо байж Тийм мотор шиг ажил те. мотор шиг аа. За Тэгэхээр энэ бол өрөөсгөл ойлголтооч. Би гэхдээ Монгол ирэх хүмүүс аль өөрөө байх хэвээр өөрийгөө ялдах хэвээр. дээ саруулах сайн нөгөө нэг бодич одоо ингээ секстэй муу байдаг гэсэн яриа ер нь явж байгаа шүү дээ. Бүгдээрээ сонссон байгаа. Тэр яг цаана нэг юу болоод идэв. тэгэл анхудаа сонсч. За. Ер нь тэгж ярьдаг байхгүй хүмүүс. Монгол Бодич айгүй муу энэ гэдэг. Тэр хардаа 2-3 кейс байгаа. Ямар үед бодич муу байдаг гэхэлэр тэмцээнд бэлдэж байгаа. Нүүрс усан хас үед бодичд байтугай эрэгтэй эмэгтэй бүх хүн ялангуяа эрэгтэй Ямар хүмүүс ч юм. сексийн тухай бодол түүж орж ирэхгүй. За яг тэр үед нь ядч нэг охинтой болцдог ч юм уу ингээд асуудал үүсэнгүүд нэрээ басж байгаа байхгүй. Бодичд ерөөс нийтээр ингэдэг юм байна. Тэгэхээр тэрийг бас манайхан зөөр ойлгоорой. Дахин нэг боломж олгоорой тий. Зөв Нүүрс зөв. усаа тавьсан үед нь. Та бодолгүй өмсч юм чинь бро тайлах уу доо. Нэг нэгээр ингэ Тэр тайлах. жоохон дараад их юм. Тийм. Тайлчих юм уу тэгвэл. даах юм. Би ч гэхдээ нэг бодич дундаа бол нэг тийм болчтой биш те. Энгийн хүмүүс дундаа maybe. Аха. Яг нийт дээр нэг юм нийт пакэж нь яг. Гэтэ бро бол мангар өндөр штэ. Та хоёр босоод үзүүлчих юм уу зүгээр өндрөө. OG Dark-ыг амдэр. Үгүй. Чи зүгээр. Гэтэ бро бол метр 80. 8. 88 те. А манай Egi Fit чинь бүр 2. 92. Нош мутант те бүр. Ээг бол үнэхээр мутант шүү. Гэтэ амьдрал дээр бол яг хийшиг ийм залуучтай юм байна тий. Зүгээр Тий, ялчгүй. хөдөлмөрч харагдаж штэ. Гар бараа танилцсан ч гэсэн ингээл тий. Гар нь ямар гоё юм бэ. Баг. Тийм ингээд спорт хийдэг хүмүүс цаанаа л ингээ хүнтэй юм яриа суусан ч гэсэн нэг ажил шийдсэн ч гэсэн ийм тогтун бас арай өөр л харагддаг л та. Хүний нүдэн ч гэсэн нөө ажил ярих гээд ирсэн хүн ч гэсэн хүндэлж ярьдаг. Хүүх гэж тий. Тий штэ. Гэхдээ угаасаа нэгэн тал нөгөө яаж иршүүд байх талаар ярьж байгаа юм чинь би зүгээр гинт сансан дээр нэг ганц юм өгч өөрийгөө хэрэгжүүлдэг. Би ялангуяа эрэгтэй хүнтэй уулзахдаа гарын айгу чанга барьдаг. За тэгвэл гар барь. За хааж гараа. Яа. Зүгээр Яг бяцлах гэж байна манийхаа. зүгээр л одоо ингэдэг шүү гэдгийг За. барина би. За. 3 секунд чанга атгана. Ингээд яг тогтвортой барьчих юм байна те. Би ингээд Ааха. танилцсандаа таатай байна. Ааха. Би ингээд дажгүй залуу шүү. Жамд итгэж байгаа шүү. Тийм байна. Итгэлийг би зөвхөн гар атгалтаар Тийм мэдүүлж байна. байгаа. Тийм байна. 1 2 3 чанга. Ааха. Тэгэхгүй зарим хүмүүс ч ингэдэг хин хоруунаас Ингэж нэг ингэ. ингэж ингээд Ингэснэ ингэж ингэ. энэ бол биш. Ингэж ингэ. Яг ирчээдээ ууцлаа. За танилцсандаа таатай. Ааха. 3 секунд чанга ууц. Тийм байна, тийм байна. Ингээд хүн юм боддог байхгүй. Ааха. Ямар гоё атгалттай залуу юм. Зөв зөв. Гэх мэт. Чанга ирвэ шүү. Саяхан би нэг улс төрийн нэг ах хүүтэй уулзсан. Ер нь бол айгүй муу нэр мэртэй ах хүү. Хор найруулдаг ах хүү. Тэгсэн чинь надтай гар өрт ингэж ярьж шин. Ингээд Юу болоод байгаа юм бэ бүр могоо зогоо юу орч байч надад руу. чам тийм вау гэсэн мэдрэмж шууд өгч чадахгүй байна. Айгүй. Тэр body language нь. Би бол эрэгтэй хүнтэй амар гойгаа бичингууд шууд дажгүй шүү. Яг юм мэдрэмж авдаг хөө. Чангатах хэрэгтэй. Та хэд одоо бусад эрэгтэйчүүдийнхаа хажууд би бол чамаас илүү эрэгтэй шүү гэдгийг мэдрүүлэх за атгалчиг юм өөр know how нууц байна уу? Нууцуу. Тий. Ашигладаг өөрийн мэдлгүй хийчдэг ч юм уу? Үгүй тийм гоё мэдрэмж тий. Өөрийгөө яг ирхэн гоё тийм. Тий, тэр үндэ жоохон мэдрүүлэх. Өөр Мань бол баавартайгаар шүү гэдэг юм а мэдрүүлэх нэг тийм. Угаасаа мэдэрсэн л байдаг шүү дээ юм яриаг өгч. Би энэ хараад мэдчихлээ шууд. Зайнаас зүгээр мэдрүүлэнээс тий. Гэхдээ амар булчинтай мөртлөө чи ингээд олон залуучуудын дунд орж ирд амар хөвгөлтэй байж болохгүй. Хизээч фанинг авиж болохгүй байхгүй. Аль аль гэсэн шимпанзе шиг. Тодорхой хэмжээний булчин мастай бол зүгээр л баг дуугаас уужсэн дээр. Хараал сонсоол. Амар гоё бакбитэ гарсан юм онгоо монгоо яриад тэн дээр оч нэг мимс юм яриад те. Тэр чинь өөрөө тэгээд чамайг нэг шатаар доош буулгана гэсэн үг. Зөв сарал. Би ирчүүдээс бас нэг айгүй red flag хардаг юм. Одоо эрэгтэй хүмүүс чи эрэгтэй хүнтэй найзлах, хинтээ найзлах, найзлахгүй гэдгийг бас харж байгаа шүү дээ. Хүн дээрээ хүм муулаад идэг эрэгтэй айгүй сони юм бэл. Тэгээ би тэр үнийг таньдаг миний найз багт чаа. Наач тэнэгс тааш. Тэгэхээр би гин.
Чи яг юу хийж байгаа юм дэсэ? Яг яах гээд юм яа ингээд шургаад олон хүмүүс нь харилцаа устгах гээд байгаа юм уу? Тиймэрхүү. Өөрөө яг тэр хүний сэтгэж байгаа цар хүрээнийг тийм байгаал тийм л юмыг олж харж чаддаг. Тэрнээс дээш юм олж харж чадж байгаа байхгүй. Дүүнерээс бас нөгөө эгипэд энэ миний хувьд бол амар миний дүү мундаг ирэх хүн гэж боддог шүү дээ. Яг за баахан залууч тойрсож ал ганцаараа ингэ яриулвал хамгийн сүүлд нь гав ганцаараа буух зүйлээ өөрч гараал тий. Зүгээр яг биеийн хилэмжээ өч юм уу чаас яг хэлж байгаа санаагаа яг зоож яг үнэнгээрээ байж чаддаг. Яг чин сэтгэлээсээ байж чин зүрхнээсээ байж чаддаг. Эрчүүд тэрийг нь болохоор ингээ буруу хардаг тий. Тийм байна. Эрчүүдийн өвчин бас айгүй чухал чадвар чи яг хэлэх гээд байгаа юм аа шууд хэлдэг байх. Шууд хэлдэг байхын тулд эн чинь бас айгүй чухал даавартай холбоотой юм байл шүү дээ. Юу гэхээр хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байхын тулд бусдын үзэл бодолтой алдцахаас өөр аргагүй болж таарна шүү дээ. Ямар нэг юмыг налаад зогсож шүү дээ. Тэгэхээр би тогтсон үзэл бодолтой гарч ирэх юм бол массын эсрэг зогсоход хүртэл би одоо тэр урсгалыг сүр зогсоход тодорхой хэмжээний тестостерон байхгүй эрэхтэй бол чадахгүй гэж байна. Массыг дагаад хүм бол дагаж муулаад, сайлвал дагаж сайлаад тэр өөрөө нөгөө бие даах чадвар байхгүй учраас сүргээрээ дотор нь сонс тэр муулуулах бас нэг ашигтай байна тий. Тэнгууд юг харж ингээд тэгэхээр тэр хүмүүсийг хараад ямар хэцүү юм бэ гэж бодохгүйгээр яна би юм байсан бол гэж бодсон мөлий. Тэгэхээр яаж хийж байгаа л одоо хүнийг муулж байгаа хүмүүс одоо чамагч сайн амар муулж байгаа шүү дээ. Муулдаг шүү дээ би ч мэднэ тий. Амар чи хүн шүү дээ. Баажлагаа шийжлээ тий одоо их нэртэйгээ байж лээ. Тэр зүрхчин бас имтэрж байгаа гэдэг яхаа ойлгоод байдаг байхгүй. Өвдөж л байгаа шүү дээ. Тэгээ тийм дотор ч гэсэн бас алдаа гаргацсан хүмүүс ч юм бас болчихлоо. Тэр энэ одоо амьдралдаа алдсан хүн бүхний муулах нь бас асар том. Тэг нэг л гэж бодож байна. Хэзээ чиний амьдралаар би амьдарч үзээгүй шүү дээ. Чамаг яаж хооснотой явжсэнийг хэн ч ойлгохгүй шүү дээ. Чамаг яаж гүржсэнийг хэн ч ойлгохгүй. Хэрвээ магадгүй өмнөх нар чинь за та хоёрыг хэн буруу байсныг чинь би ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүний амьдралыг шүүнэ гэдэг нь өөр амар тэнэглэл юм шиг тий гэж бодоод байгаа. Тэгээ эрэгтэй хүн ялангуяа нөө уул шиг хангаа шиг байж байгаа хэвээр үннийг тим мигээ тим хөөцөлтэй явж байгаа. Яасан завтай чинь тий. Уртаа зорддог хардаг юм байдаг юм байна шин тий. Та нар Монгол эрчүүдийн ирээдүйн талаар гэж боддог. Ирээдүй. Одоо би хүүхдүүдийн талаар. Хүүхдүүдийн талаар хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж гин гэдэг надад бол сонирхолтой сэдв байна дотор нь. Эрэгтэй ялангуяа хүүхдүүдийг. Манай хүүхдүүд амар гоё. Таны хүүгийн зургийг харсан шүү дээ. Тийм үү. Бас нөгөө фитнес хийгээд тэгээ мөр зүрн ингэцэл шүү дээ. Манай би ч 4 хөө 2 хэн байна надад. Тэгэд ингээд спорт хийж байна. За 2 дахь нь бол хооллоо зүгээр. Хинтээж үзэхэд бэлэн. За хинээс ч яахгүй бүр зүгээр тийм гоё өөртөө ихтэй гэртээ байхдаа зүгээр павертай хүчтэй. Баг би орж иж байгаа. Эхнийх нь болохоор ингээд бас ингээд бэлтгэл хийгээд тийм 90 шинжинд орцсон. Харахаар би юм авраг заримдаа бас та ахаа. Тэ ийм болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эцгээ харж иж хүүхэд бол яг өсөд байгаа. Үнэн. Яста үнэн. Тэгэхээр эцэг нь өөрөө ингээд архичин байж амар архиуд мөртлөө миний хүү архиуж болохгүй шүү гэдэг нь амар тэнэл тэ. Эцэг нь өөрөө хөтлөө тамхитаж татчаа миний хүү тамхинаас олоогаараа гэл тэ. Эцэг нь өөрөө миний хүү онцор боловсралтай бай гэ тэ. Өөрөө боловсрал. Өөрөө өөрийгөө боловсруулж чадаагүй тэ. Яг одоо бид нэрийг муулаа сууж иж өөр хүүхдтэй яг аав байж чинь нөхөр бас үгүй байгаа. Тэ. Тэгэхээр муулуулсан ч байсан гэсэн өөрөө өөрийгөө арчаатай авч яваад амжилттай явж байгаа аав бол хүүдээ яг тэр далд ухамсарт нь бол хүүхдтэй бол зөв үлгэрлээд байна шүү дээ. Би бас энэ дээр нэг юм судалгаа харж байсан аягүй сонирхолтой. Юу гэхээр аав нь ээж нь адилхан хөдөлмөрлж ийтэй. За адилхан хөдөлмөрлөдөг кейс бол их байгаа Монголд аль аль нь амьдралаа орлого олж ирэх хэрэгтэй учраас. За адилхан хөдөлмөржингууд хүүхд харахтаа аав ээж нь хөдөлмөрлөөдөө амьдралын түвшинд дээшлэхгүй байхаар хүүхэд далд ухамсартай юу гэж хүлээж авдаг вэ гэхээр хөдөлмөрлөөд амьдрал дээшлэхгүй юм байна. Хөдөлмөрлөгч хэрэггүй юм байна гэж хүлээж авдаг гинэ. Харин эсрэгээр аав ээж нь хөдөлмөрлөөд амьдралын түвшинд дээшлээд амьдрдаг байр нөөцлөгдөөд ундаг машин сайжраад гадаад матад аялаад ирэхээр хүүхд цаанаас далд ухамсараар хөдөлмөрлөх ёстой юм байна. Гой амьдрах ёстой юм байна гэж боддог гинэ. Одоо яг Монголын нийгэмдэр чинь ингээл хүмүүс хичээгээд байхад нөгөө бодлоор ингээ муугаад их юм бол хүмүүс чинь хичээгээд явахгүй юм байна шүү дээ. Нэг шантарна шүү дээ. Яг адилхан хүүхэд ч гэсэн яг аав ээжийнхаа тэр амьдралын төвшнгөөр нь ингэж суралцчихдаг гэж байгаа байхгүй. Тэнгууд одоо миний нэг баримтлагдаг зарчим бас нэг хүүтэйгээ уулзахаар би тэгд байнгын шинэ юм accomplish хийсэн байх хэрэгтэй. Хүүтэйгээ уулзах болгонд. Одоо би аав хүн учраас далд ухамсарт нь би өөрийгөө суулгаад байгаа мэдж байгаа учраас аав нь шинэ машин авцсан байна, аав нь шинэ оффист олцсон байна, аав нь шинэ бизнес эхэлсэн байна уу те. Ямар нэгэн байдлаар ингээ өсөөд байх нь миний хүү арангуудаа. Одоо би хүүгээсээ надад бүр
битээр олонний өмнө лекц орж байгаа манай хүүгийн гарчсан битээр бичлэг өгөх. Би ирээдүйд яг том болохоор үзүүлнэ гэж боддог. Буцаагаад ингэ сануулаад. Чи хин шиг болмоор гэж аав шиг хүн болмоор. Аав шиг хүн болно. Тэгэхээр чи надад хүртэл ингэ тий би үхэхэд яа гэж юм чи нэг тийм мэдрэмж авч байгаа юм чи тий. Тэгэхээр яг энэ эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүн болгох тэр хүмүүжлийг яаж өгөх вэ гэдэг бас нэг амар чухал том сэдв биш үү. Одоо яг өмнөх үеийн бидний аав маав нар бол жоохон фейлцсэн л баг. Арчлал руу ороод бас яг яахаа мэдэхгүй яг учрах өөрийнхөө учрыг яа гэж байгаа чинь тий. Жоохон. Гэтэ одоо би боддоо шүү дээ аавыгаа хараад би тань шиг жирхэн байдаг болоосаа гэж боддог шүү дээ. Хүүн одоо олцдохгүй байна да гэж боддог. Яаж ч бодсон эрэгтэй хүн тийм гоё ирэх. Гэтэ ямар ч эрэгтэй хүн ингээд аавыгаа ерөөсө гүйцэтгэхгүй мэдрэмж авд юм шүү тий. Тийм байхгүй шүү дээ. Би одоо ч гүйцэтгэх аавыгаа. Би бас нэг тийм одоо нэг релүүд явж байдаг шүү дээ. Тэр айгуу гоё рел санагдсан. Юу ихээр чамайг өөрөөс нь илүү амжилттай байхад баярлах цорын ганц өөр ирэх хүн бол аавч нь гэж. Бусад бол атаархан тэгэл мохот өстаа гэлдэг. Тэгэхэд аав бол тий. Ганцаараа халагдчихал хард. Миний хүүгэл уйлал. Тэмцээнд ингээд төрүүлэх болгонд нэг зүйлийг боддог. Аав яаж барьсан бол тоо шүү дээ. Таны аав одоо байгаа. Одоо байгаа. Миний аав ч одоо. Азтай гоё. Азтай. Би баян надад тойруулаад болох үр хань жил аав ээж бүгд байгаа. Надад их орон байгаа. Үнэхээр би өөрийгөө баян гэж бодоод ихэр үнэхээр баян л юм шүү дээ. Тэгэхээр энэ баян гэдгээ бас харж авах үнцг нь өөр юм шиг байна. Баян гэдэг чинь сэтгэлгээл юм бэл. Сэтгэлгээний харах үнцэг байгаа. Харах үнцэг л шүү дээ. Би өөрийгөө асар баян хүн гэж боддог. Сэтгэл таниу байдаг байхгүй. Аавыгаа баярлахыг л харах юмсан гэж боддог. Даанч яг ингээд тайзан дээр дивжин дээр гараад алтан медаль авч явах ямар хайг хажууд нь хараа зогсож байгаа шүү дээ, тий. Дотроо тэр хүний дотор хүүгээ гэж ямар гоё юм ингэж хардаг бол гэж бодохоор амар гоё. Хүн гэхдээ аав болж ижил аавыгаа ойлгодог. Аав бол хамгийн гоё үнцэнтэй байдаг, тий. Аав миний аав мундаг шүү. Нэггүй ганцдаг тэнцээд очиж байгаа тэр үнтэй ш. Одоо сүүлийн үед ингээл хөдөлмөрийн зах зээл дээр юм Gen Z үеийнхэн гарч ирж байна. Айгуу шалчгнуур ажлын байран дээр тогтохгүй энэ төр гэл юм ярьдаг шүү дээ. Фитнест залуу үеийнхний нэг тийм хандлагын зөрүү дээр анзаардаг таад. Тууштай биш ч юм уу? Уцаа их ухаад байд юм уу? Яа тий. Харагддаг шүү дээ. Би ерөнхийдөө яг шударгаал хэд Gen Z гэдэг ба шүү дээ. Тийм. Сүүлийн үед 2021-т хүүхдүүдийг би ерөнхийдөө тэр чигээр нь айгуу тийм феминин талтай гэж хардаг. Би яг үнэ хэлэхэд тийм залуу генерашнаас тийм үнэхээр альфа хүүхэд ч юм уу онлайнаар сошиал медиар ч нэг ч удаа харж байгаагүй. Бүгдээр айгүй эмхтэй харагддаг. Бүгдээр нарийнхан туранхаа тэгэл айгүй лаг гоё юмнууд ярьдаг. Нөгөө бодил амж байхгүй. Ямар ч гоё юмсэн би тэрийг сонсомоор санагдаж байгаа байхгүй. Тэг ийм нэг хорч исэн. Тийм л. Миний хувьд гэх юм бол яг тэр яг фитнес дотор болох юм дэр шүү дээ. Ирээдүйн дүүндэр мань гэсэн шүү дээ. 20 дэд залуу. 20 дэд залуу шүү дээ. Яг намайг 20 дэдтэй байхад 40 дэд таах нар маань бас яаж харж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ одоо ингээ харахаар хитрхи хөдөлмөр нь бага нь хэрэглээ өндөртэй. Тэгээ маш хурдан хугацаанд ингээд дүүргээд миний 10 хэдэн жил 5 жилийн хөдөлмөрч гэсэн нөхөд гараад ирэхээрээ тэд нар өөрсдөө болж ин гэдэг бодол төрж байна. Яг болж ин гэдэг бодлоосоо яг тэр цаг газараа зогсож эхэлж байгаа. Тин готлаа мэдээж ярьж байгаа бодож байгаа би тэдний баг арсныхын заагны үндрээр нь өөрсдийн яриаг сонссон шүү дээ. Нүднийх нь өнгөөр нь би тэр хүнийг ойлгож чадсан шүү дээ. Тэ? Тэгэхээр асар олон тийм яг бидний үе шиг байж үнэхээр ч чадахгүй байна. Гэтэ үе ах нар л ингэж ярьдаг л да. Гэтэ миний дүр шатнаа. Тэгтэл та нар хичээх хэрэгтэй. Тэгтээ би зөвхөн нэг одоо тийм байгааг нь хэлсэн. Яг тэгвэл би өөрөө ч гэсэн тэр үед ийм байсан байхыг үгүйсэхгүй байна. Тэгэхээр хүн болгоны ийм wake up call буюу сэрэх хугацаа өөр өгдөг байхгүй. Магадгүй би 20 25-даа энэ бүгдийг харсан байж болно. Одоогийн байгаа залуучууд 30 хүрээд харж болно. Тэгэхээр одоо нэг жоо ийм асуудал гэсэн. Яг нэг алчмаар заа. Яг цэргээ ингээ хашаандсан бүгдийг нэг хонцосож байгаа. Хоёр хэлбэртэй тань яг. Бүр нэг яаж. Тэгээ годом би өнөөдөр би яг энэ гадаа харсан үгүй. Нүрэ бодсон маш ийм богинохон юм цүнхс үзүүд болсон юм залуучууд юм сайн. Ирчүүд үү? Иргэтэй хүн тий. Тэг ингээ хажуугаар алхсан чинь ингээ бүх сүгсээ айлж ирсэн. Тэгснэ нөгөө зүгнээс лаг унд ус гаргаж ирсэн ууж. Би бодоошаас юм яг би хаана амьдраад байна гэх тийм. Тэгэхээр одоо бидний ирээд яах вэ? Хойлоо бол нэг 60-аар хэд орж байгаа дуусгаад. Гэтэ манай дүүнер бол амар болоод байгаа байхгүй ингээд. Оюун санааны асар хөвсөлтөө. Ир гэдэг өрөөс хүүсээ мэдхгүй байна. Уг нь бол босч ивэл ирнэ шүү дээ тийм үстэй. Одоо нөгөө pronoun гэдэг нэг ойлголт гарч ирж байгаа шүү дээ баруунд. Одоо ингээд
им гэдгээс гадна намайг одоо англи хэлэнд ч одоо ингээл чи гэл янз бүр штэ you are, they are, I am гэл нэг дүрмүүд байгаа штэ тий. Тэгмүүд pronoun дээр нь болохоор he she-гээс гадна одоо бүр өөрийгөө they гэж ярьдаг хүмүүс гарч ирчээд байгаа байхгүй юу. Бид гэж. Тэгсэн чинь ингээд за чи иртэн гэсэн чинь намайг бити чи гэж доромжвол юу гэсэн үг чи бид ирцэн байна гэд. Бид гэж чи ингэр бид нар тэгээд дотроо ингээ олуулаад байгаа байхгүй олон хүмүүстэй дотроо. Бүр тийм болцоо тэгээд яг уу одоо брог хэлж байгаа тэр нөгөө юм feminine шин чанартай ирчүүд олон болчиход байгаа шүү дээ. Тэгээ би яг нэг юм анзаарч би өөрөө яг тийм байсан юм бэл би тэр бичлэгийг гаргаж ирээ үзүүлсэн чи яг нэр ичиж үхмээр. Би 16 тайсан юм шүү. Миний хажууд нэг охин байна. Дээр үеийн Facebook дээр байсан би бүр шууд харагдав. Би хийж байгаа ч нош хүн дуулаа харчих. Тэгсэн чинь би штэ камер над руу харсан чи би ингэнэ. Яа. Тэгээ тухайн үедээ л одоо юу гэдэг камер харахаар те cute харагдах, хөөрхөн харагдах. Тэг одоо яг тэр үед ийм vibe stream шиг юм байгаад эрэгтэй хүн гэж юм байт юм гэсэн бол бас болж штэ те арай өөр нэр юу юм лээ гэж бодсон штэ те би чи яаж суугаад байгаа юм лээ гэж бодсон штэ юу ч байхгүй тэгээ би бүр бурчгар өстэй бүр юм афротой тэгээ уруулаа ингээд байхгүй болсон тэгээ миний хажууд бүр юм цав цагаан бүр ингээд үхсэн хүн шиг юм нүрэ бүдэрсэн жоох охин бид хоёр тэгээ тийм залуучууд Монгол зөндөө байгаа ялангуяа K-pop-ийн нөлөөгөөр тийм бах те ирчүүд бол бүгдээрээ баг мейкап хийж байгаа чи 16 таатай тийм байсан шүү дээ 10 дуурай над дээр 6 сарын өмнө яг тэгж ирсэн үү? Аяа. би ч бодсон шүү дээ. Ийм ч хүн л ийм байд юм бах. Семенөөж. Йоо. Тэр бол тэгээд яг явж англи хэлгүүгийн л гайшгүй гэх. Англи хэлгүү дээрэс нь бас аавгүй ирчүүд яг тийм болчиход байна. Яг наач. Аав нь одоо ингээд аавтай эрэгтэй хүн чинь бас гэрт чанга дуугарч болохгүй. За бас аавын өдөөс пэдэж болохгүй. Ээжтэй хүндэтгэлгүй хандаж болохгүй. Аав баг өрөөнд ороод ирэхэд бас нэг юм хүндлэл байгаад орхиод гардаг ч юм орон зайг нь өгдөг. Аавгүй баачгүй бол яасан ч яахт ээжийнхээ өдөөс хэрэлтэл ээжигээ баг барьж авч зодчихгүй л. Тэгээ нэг харахаар л эмэгтэй хүн харагдаг тийм. Амьдралыг эмэгтэй хүний ертөнцөөр төсөөлж хэлж байна тийм. Нэг адуу манах гэж азарг байдаг. Айл байх гэж тийм. Сарных үе гэж аав байдаг гэдэг шүү дээ. Адуу сарных үе гэж азарг тавьдаг тийм. Айл сарных үе гэж аав байдаг гэх. Гой шилэг шүү. Тэгэхээр амар хэлж байна. Тэгэд азаргыг одоо би яг мал дээр дээр нэг хонж монж үзээгүй л доо хот хэл хүүхд юм. Үнэхээр ингээд азарг адуу руу сүрэг чон дайрвал сайн азарг бол яадаг гэхээр гүн унаг эднэрээ голд нь оруулаад бүдүүн мөр эднэрээ тойрол хөөчдөг. Тэнгууд бол ямар ч юм байж чадахгүй. Ягаад гэвэл нөгөө туруунд нь хөлөнд нь өшлөж өгнө. Тэгээ эндээс бол харагдах зөвхөн Монгол азаргнуудаас энэ шинж амар болдог. Үнэг үр төлөө хайрлж авч тээ. За надад жоохон орох хүнд сэдв байна. За. Азраг өөрийн сүрэг тасалж авч байна. Олон эмэгтэй гүтэй. За. Амтналаг чанар. Амтналаг шин чанар гэдэг юм яриад байгаа. Тэгээд тэгсэн чинь аягүй сонирхолтой. Би яг энэ нэг 2 жилийн өмнө Дубай руу анх удаа очиж үзэхгүй юу. За өстой нүд нэгцээ. Одоо тийм соёл иргэншил яг уу YouTube-ээр интернетээр харсан болохоос яг очоод яг хараад өдөрт 3 мөрөгж байгаа те. Тэр шашинд амар үнж байгаа тэр хүмүүсийг харангуутаа зүгээр манай гайдын компани захирлна. Бид нар цугаа манай машиныг жолоод авчихсан. Тэгэлсэн бид нар ярьцсан гэр бүл мөл ярьж байгаа л тэгсэн чинь хоёр их нэртэй гэж авдаг байхгүй. Тэгсэн чи би амьдралтаа хоёр их нэртэй дуулж үзсэн юм чи. Яаж гэдгсэн чинь ихнэр авах болгонд нь улсаас юм байр өгд юм уу да. Ихнэр авах болгонд нь цаанаас нь яасан шүү дээ. Тэгээд тэгснэ гол нь ингээд одоо нөхдүүд ярьж байгаа юм сонсор надад бүр цоо шин амьдралыг харах үнцэг байгаа байхгүй. Би өөр эмэгтэйтэй явж байгаад баригдчих юм бол ихнэртэй танилцс хоёр дахь ихнэр маань гэж хэлдэг ч гэнэ. Тэгээ яг жоок л хийж байгаа юм л та. Гэхдээ яг ингээд тэр Куран судар дээр байдаг өөрсдийнх нь үндсэн дүрмүүдийг харахаар бүх ихнэрээ яг тэнцүү хайрлах хэвээр зүрх сэтгэлд маань нэг нь мэдээж илүү байдаг гэсэн би гаднаа илэрхийлж болохгүй бүгдийг нь тэнцүү хайрлах хэвээр бүгдэнд нь тэнцүү цаг гаргах хэвээр энэ бол хариуцлага гэж үздэг. Тэгэд яг юм нэг эрэгтэй дээр олон эмэгтэй байх одоо арслантай адилхан азрахтай адилхан ийм тэмц систем бүхэл бүтэн байгаад байгаа байхгүй юу? Айгуу сонирхолтой. А тэгсэн чинь миний нэг сүлд нэг сонссон мэдээ гарч байсан. Монголчууд ч хүннүү сүннүүгээс олон их нэртэй байсан юм ба штэ. Ноёдууд маань. Тэгээ бүр айгуу сонирхолтой нэг юм хүннүүгийн ноёны бол шолцсон гинэ. Тэгсэн чинь тэрэн дотор ингээд юм асар олон бүр 10 хэдэн гизэг байсан гэлүүдээ эмхтэй хүний урт ус гизэгнүүд ингээд цуг оршуулсан. Тэгээд түүхийн судлаад үзэхээр дээр үед нөхөр нь хэрвээ дайнд зууртар нас урах юм бол эхнэрүүд нь гизгээ тастаад нөхөртөөгөө цуг оршуулдаг байсан юм байна. А тэгээд тэр нь юуны дохио болдог вэ гэхээр эмхтэй хүн ч тайрамл өстэй болчихно шүү дээ. Тэгээд тэр нэг одоо хэсэг одоо тэр юу хин нийгэмлэг дундаа тайрамл өстэй явж байгаа эмхтэйтэй ямар ч эрэхтэй ойртдог байсан юм байна. Тэгээд тэр нь буцаж ургаж дуустал буюу 3 жилийн дараа ус нь уртуултал ямар ч эрэхтэй ойртдоггүй дараа нь өөр нөхөртэй болж болно гэдэг.
Тэгээ цаанаас ийм амар ухаалаг зохицуулттай ингээд ийм байсан юм байна л да. Тийм ээ. За. Тэгсэн чинь одоо болохоор бид нар болохоор нэг Judeo Christian буюу те Христ итгэл үнэмшлийн суурьаар тангараа өргөөд нэг нэгэндээ үнж байна гэд хоёр хүн шиг амьдрал руу орчод байгаа штэ. Та эдийн үзэл бодлын дээр юу вэ? Харин бидний хамгийн тэнэглэл нь амтны ангиас өөрийгөө ялгаад идэг юм биш үү? Тэгэд яг ингээ харахаар нэр эр амтан бүхэн тийм байгаа хөөхгүй тийм. Нарт яагаад байгаа гэдэг. Барьцаа нагаад. Адуугаар тэр азаргын нар тий бүр азарнаас толгонд дор гэж. Одоо тэр нь ч тааш. Гэтэ зүгээр ер нь түүх мөнхийг ингээ сайн хараад түүхчнийг уншдаг шүү дээ. Та нар номтой хүмүүс ажиж суудсан чи өөрийгөө номтойгоо бодсон юм шодлоо ярьсан ш. Ингээ харж яхад дандаа л ноёдууд эзэд хаадууд маань дандаа л 2 3 хатантай байсан тий. Тэгэхээр эн чин тэр үеэсээ эхлээд амтны аймагтай байдаг гэдгийг өөрснөө ойлгочихсон байхгүй. Одоо болохоор тэгж чадахгүй болохоор араар нь 50 тэгээ баригдана 2 3 тийшээ сална үсрэн тий. Олон зүйл болоод байгаа. Хүмүүс айгүй сонин одоо бүх хүн төрөлхтний түүхэнд ямар нэгэн амтныг бэлэг тэмдэг болгож тавьж байгаа штэ. Шонхрыг, морийг, лууг ч юм уу те. Тэгмээ тэднийхээ шин чанараас амар суралцаад байгаа. Одоо бүргэд гэдэг бол 40 наслаад ингээд өдөө гөвдөг. Тэгээд хавцлын дээрээс үсрээд унах юм бол тэгээ үхдэг. Дахин төрж чадвал дахиад 40 насалдаг гэдэр гэл ингээд хоосон. зөндөө юмнууд ингээд амттын шин чанар дээр судлаад тэднийг өөртөө аваад байгаа. Гэхдээ азраг арслан дээр очихоор тэрийг одоо бол хүүхнүүд агуулуулахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бусад бүх амьтнаас шин чанарыг ав. Гэхдээ энийг бол авахгүй аа. Гэтэ нэг л энэ чанарыг зөрчдөг нэг л амтан байдаг. Чон. Чон ч өөрөө хайрын бэлэгдэл. Нэг эрэгтэй чонтой нийлсэн эмэгтэй чон хизээж өөр эрэгтэй чонтой тэгш нийлэхгүй. Эрэгтэй чон шалгаагүй. Сонин боо сте. Ямар сони манайх чоны уданд тий. Тийм бас байд. Гэхдээ би яг зүгээр нэг сони юм зүгээр хэлий. Эрэгтэй хүн биш те. Надад зүрдэг санагддаг. Олон хүнийг зэрэг хайрлаж чаддаг. Яг тийм зүг. Магадгүй энэ яг чиний саяны ярьсан тэр аратлагчийн чанар нөгөө хаадууд маадууд юу гэдэг те. Тэрнтэй холбоотой. Яг хүмүүс эргэлдэж магадгүй ч яг олон их нэртэй байж болно. Гэхдээ бүгдэнд нь хайртай юу? Манай бид эрэгтэй хүний хувьд боломжтой. Айгүй сонирхолтой. Би заяад хүртэл нэг хэлж байсан юм. Энэ polygamy гэдэг байгаа шүү дээ. Ингээд олон их нэртэй байх ойлголт. Тэгсэн чинь polygamy гэдэг зүйл Instagram дээр ингээд айгүй тренд болоод ингээд залуучд гараад ирэхгүй. 3 их нэртэй хар залуу мал байна. Тэг ингээд дөрүүлээ цуг амьдэрдэг. Тэгсэн ингээд дандаа рeel видео хийн. Тэрийг сурталчилж видео хийн. Тэгснэ хэлж байгаа юм ингэж байгаа. Хүүе олон их нэртэй амар амарчтай. Нэг нь хувцас угааж, нэг нь хүүхд харж, нэг нь гэр цэвэрлж яхад, нэг нь хоол иждэг ингээд амар амарчтай. Бид нар чиг багаар ажилладаг байхгүй. Бид нар бол нийгэмлэг community юм тэр гэж байгаа байхгүй. Амар сонирхолтой үз гараад ирчихсэн. Амьдралтаа сонсч хараагүй. Тэгсэн чи би тэр залууг follow хийсэн байсан чинь зүгээр ингээ хараад ямар хөө юмнууд явт юм бэ харчихсан чинь над руу DM бич ороод ирж байгаа байхгүй. Hey, thanks for following me гэл. Тэгвэл би ингээд чи яаж юм олон юмхтэйг хандл хийж чаддээ. Яг юу байгаа гэдгсэн чинь эр хүн гэдэг бол үннээр амьдардаг, жудагтай авах хэвээр, үнж авах хэвээр. Би үннээ л хэлдэг. Би өөр эмхтэйг харснаа хэлдэг. Тэгээд бид нар ингээ ярилцаад тэгээд бит хоёр тэр 3 дахь эмхтэйд хамт үерхэх санал тавьдаг. Тэгээд бид нар ингээд үерхэд ингээ гэр бүл болоо явдаг гэдэг. Амар сонирхолтой. Гэхдээ яг хөө тэр өөрөө залуу исламын шаш машинтай. Тэгэхээр ч одоо Индонез ч юм уу те Араби улсууд ч юм уу иймэрхүү газрууд Африкийн улсууд ч юм бол олон их нэртэй байх юм зөндөө. Яг зөв миний бодлоор бол Монгол маш их үржиж олон болоосоо гэж боддог. Одоо баяр Товчхондоо үржээсэй гэж боддог шууд. Нэг одоо чаддаг тий октодоо урагшаа алдаад баймааргүй шүү дээ. Хятад руу. Тэ алдаад баймааргүй шүү. Хойл мөл хурдан батлагдмаар гэж. Тэгээд би яг ярья гэж. тийм аа. Миний хүүхдийг хүмүүжил тал дээр бол би илүү нөгөө одоо манай хүүч нь юу гэдэгхгүй өвөө дээрээ ер нь мал дээр хурдны мөр ундаг хонд явцдаг 10 настай шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд анзаарж байхад одоо манай ахын хүүхд хоёр уулзж байгаа процессыг хардаг байхгүй гэрт байгаа байдаг. Тэгэхээр тэр бие даасан байдал. Тэр өстө нөгөө нэг ганцаараа гараад өдөржингөө хонио марлаад мороо унаад хурдны мөр унаад ам эрсцэн л юм шүү дээ ер нь бас л. Тэгээд тэр өндөр чадлыг юу гэмдэ нөгөө эрсдлийг хүлээгээд авсан байж байгаа хүүхдээ би харахаар энэ хүүхдээс 5 насаар магадгүй бие махбод сэтгэл зүйн бат бөх тэр одоо чанар гэдэг юм юу гэдгийг те тэр нь илүү байгаа юм шиг анзаардаг. Яг зөв хүүхдийг бол ер нь багаас нь заавал ингээл нэг одоо юу гэдгийг те эрхлүүлээл одоо ингээл хүссэн юм авч өгөөл тэг хүссэн идэх юм нэдүүлээл одоо таргалт байхгүй манай хүүг бараг 6 болчихсон гарцсан байхгүй. Жаргатай хүүхд. Хажууд нь манай ахын хүүхэд үзэт болсон хамаагүй.
Гоо ер нь ингээд ах чилдэггүй айгүй олон хүмүүс юм. Хүүхдүүд нь тийм болсон биз дээ. Саунд оронгууд ингээд хүүхдүүд ингээд бүгдээрээ таргалцсан. Тэгээд таргалдаасаа болоод яг үндэ ингээд эрэхтэн жижигэрсэн. Том хүнжсэн юм шүү дээ. Том жисэн тийм тий. Тэнгүү тэр хүч багасаа тэр хүүхдүүд ерөөсөө ингээд биологийн хувьд бол тестостероны шууд утмагчлал руу эстроген рүү шилжиж байгаа байхгүй. Энэ гормон л. Тэгээ энэ гормонлоо. Тэнгүү тэр хүүхдүүдийн хувьд бид нэр тийм тархалттай хүүхдүүдээр тийм зөв эр хүн байх тухай ярихад хэцүү асуудал болж байгаа байхгүй. Биологоор тэр тестостерон багассан, эстроген ихссэн байж тэр хүүхдэд. Тэгэхээр бид нарыг тэр хүнийг хүүхдийг эр шин чанарыг байлгахын тулд тархалтгүй байлгахаас сонголтгүй болчих واخгүй. Чихэр. Тэр чихэр, сахар, боо, бичэн, төрөл бүрийн пицца, бургер одоо юу гэдэг те энэгээр бөмбөгдсөн. Тэгээ одоо ингээд гол асуултын тэмдэг нь юу гэхээр зэрэг тэр хүүхдүүд ирээдүйд нөгөө тестостероны хомсдолтой явсан хүүхдүүд насанд хүрэхэд хүүсийн өөр шин чанарын бодолд орох уу гэдэг ийм айц надад тулгарч байгаа. Би зөв ирээдүйд би болох процессыг бол ингээ харахаар бол Америкт бол алидийн тийм болоод эхэлсэн тийм байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол ч гэсэн процессын хувьд бол одоо хүүхдүүдийн 5 хүүхдүүдмээ баг 3 тархалтай болсон гэж судалгаа гарсан шүү дээ. Пицца, бургер тий. Үгүй олон юм байгаа. Тэгэхээр чи юу тархалт мараа юу хөдөөний хомсдол гэж ярина шүү дээ. Тэр хүүхдүүд төр бид нар одоо ингээ зүгээр хэрвээ хүүхдээ эр хүн шиг байлгахыг хүсчихвэл тэр хүүхдүүдийг оюунд нь тэр өндөр боловсролтой амар одоо сургалт сургаал та нар тэр хүүхдийг тийм шилдэг болгож чадахгүй. Зүгээр харин тэр хүүхдүүдийг биз оюун гэсэн хоёр зүйлийг нэгдмэл ойлголт гэж авч үзэхгүй энэ биеийг нь хайчаад хитрхи хойно хайчаад энэ бие нь ингээд яалтчвал яг өөрхийг л хэл усан сайжраал ингээд айгүй юм ярьдаг болж байгаа л яг процессын үед ингээд биеийг нь харахаар тэр бие нь өөрийнх нь тэр оюуны потенциалыг даах шин чанар болчихгүй. Тэгэхээр түрүү хэлж штэ бизнесмэнүүд янз бүрийн юмнууд амжилттай заадагчид өдөр болгон гүйдэг байрдаг бизнес хичээлдэг. Яг тэр чинь бие оюун хоёр тэнцвэртэй хөгжиж энэ хоёр баланслагдаж явах гэдэг штэ. Тэгэхээр энийг хайцсан боловсролын систем гэдэг юм босоод бүх зүйлүүд. Одоо энэ юу гэдэг нь хүүхдүүдийг харахаар бүгдээрээ тархалтай нэг л толгоонд нь юм хийсэн. Одоо тэгээд бүгдээр нь тэнд дугууланд явсан. Гэхдээ танаа хүүхдэд чинь биеийн хөгжүүлдэг дугуулан гэж байна уу байхгүй. Өдөр нь төгөлдөр хуурлага нь юу юм ингэж явжаад тэгэд айгүй сонирхолтой ингэж байгаараа одоо хүүхдүүдээ бие физиологийг хөгжүүлээд юмд явуулъя гэхэр чинь охтуудыг балетанд явуулаад за тэгээд орчин үеийн бүжгэл байгаа шүү дээ залуучууд одоо K-pop дуу мó хип-хоп дуун дээр л бүжгэлмэр шүү дээ. Бүжгийн дугуулан мууланд явах гигэнгүүт наав ич нар нэгт юм. Би одоо энэ бизнесийг 10 хэдэн жил хийж байгаа юм мэднэ. Чи бүжгээр амьдрахгүй бойл гэдэг бойлвчт. Бокстэй хүмүүс чи толгой ботол. Тий, чи толгой ботолч. Чи боксаар амьдрахгүй гэдэг. Үгүй тийм физикал эрүүл мэнд байх ёс хүм хайшин юм бэ гэдэг хэрэг ойлгохгүй. Бойлгоор явбал намхан болчихно гэдэг юм. Хүүгүүд. Нуруу суучна гэх тээ. Тэгээ эрчүүдийг ингээд нэг юм ямарваа нэгэн дасгал хөдөлгөөний юмрууд хийхээр хорчдөг. Болчдөг. Тэрэнд нь нэг ач холбогдол өгдөггүй. Ийм юм анзаардаг. Тэгэхээр нийтээр нэг 18 хүрээл хүссэн үсээгүй завар хамгийн нэр цэвэр гайгүй нь фитнес юм даа гэж фитнес руу нэг явж эхлээл. Тэрнээс бусад одоо юмнууд бол байхгүй зөндөл олон юм байна шүү. Бокс байна, MMA байна, жужитсу байна тий. Карате, таквондо гэх асар олон юм байж байгаа. Тэр салбаруудаас юм цойлж гарч ирээ хэдэн зуун хүмүүс сургаад байгаа нэвч студ газар байдаг шүү дээ. Хүмүүс бол зүгээр хайцсан юм шиг байна да. Бүр амар хайцсан юм биш үү? Сүнслэг бий. Тийм шүү дээ. Бүр хайчаад шүү дээ. Ойлгоч байгаа ч. Сүнслэг өсөлт мөсөлт юм шиг байна. Сүнслэг бий ми ойлгохгүй, энерги энтерг ойлгохгүй л ер нь юуж ойлгохгүй. Тийм л. Тэгэхээр ч одоо яамар ч юм бэ? Яах вэ? Ядаж биеийг нэхлээ гэж хэлэх хэрэгтэй. Давхар. Үгүй. Манайх бич баяа шин гэдэг шүү дээ. Манай хүүхдэж баяа шин сурвалддаг байхгүй. Тэгээ би боддتي. Миний хүүхдүүд энэ нийтийн хүүхдүүд байжиг гал яаж төлдгийг сураг, харг найзаасаа тий. Ус яаж авдгийг харг. Тэгээ өөрөө хаана амьдарч байгаагаа бодог. Би боддتي. Тэгээ сургууль дээр нэг удаа бие тэмрэг хичээл төрсэн чинь нэг биеийн тэмрийн талбай 3 хувааж хичээл гардаг лээ. 3 анги гардаг гэсэн. Тэгэд бид нар яг дуурай хэлдэг үнэн байхгүй. Бид нар хүүхдээ боловсралтай болгоно гэдэг. Яг үндэ ахуй ангатаж боловсрлаа гэдэг байхгүй. Гэрийн ахуй. Яг гэрийн хүмүүжил. Тэр аргалд явдаг тий. Эсвэл усанд явуулдаг. Эсвэл адуунд явуулдаг тий. Энэ бүгд төр чинь чангацсан байхгүй. Би бол амар саврдны борнод гэсэн. Номлаасалдаг гэсэн. Тийм болохоор ийм ахуй ангатаж боловсролыг гэрээсээ хизээж хайж авч явах. Бид нар яг ингэ Солонгос, Хятад, Японоос ялгахгааргүй болсон. Бүгдээрээ нүрээ боддог болж байна. Бүгдээрээ ийм сайраа алхаж эхэлж байна. Залуучууд маань тий. Уг нь бол бид нар ялгарх ганц л юм байна. Энэ бол ахуй байхгүй юу? Ахуй сая л гэж. Тэгэхээр бид нар ийм нэг ахуй гэхээр гэртчээд амьдрах гэсэн үг биш. Гэхдээ ядаж хүүхдүүдээ Монгол улсын хэл юм байт юм аа. Энэ хэлээс цаашаага ийм байт юм аа.
Хэлийн хязгаар гэж юм байдаг гэдэг. Үнт зүйлүүдийг би яг ингээд зүрх сэтгэлд нь сургуульд орохоос нь эхлээд суулгаж хүмүүс санагддаг байхгүй. Хэл дээр очихоор өөр ирэхгүй нүднээс нь үлэмс гардаг уйлдаг те. Эсвэл Монгол ахуй дээр очихоор би эндээс ямааргүй байна. Би 2 хоног хойнор үлцгэс гэж боддог. Ийм байж бид нар Монгол хишилгээд юм бэл. Түүнээс өгсөн тэгэл NASA ч гэсэн манай найз ажилладаг шүү дээ. Монгол хүн ажилладаг шүү дээ. Хамгийн доо газар. Тэгэхээр бид нар дэлхийгээс ялгарх ганц зүйл бол ингэ л гэж бодож байгаа. Бодтыг зүгээр миний дотроо бод машиндаа ганцаараа боддог юм. Ганцаараа боддог юм. Түрүү чинь нөгөө polygamy руу ороход тэгэхээр та хэд одоо ингэ гэр бүл айгүйх салаад байгаа шүү дээ, тий. Тэгээд салцсан гэр бүлийн нэгдэх шалтгаан бол за араар тавилт юм мэдэргээл монголчууд өөрсдөө нэг юм prediction маягийн таамаглал маягийн юм явуулаад байгаа шүү дээ. Гэтэ эн чинь бас шашин шүтлэг, санхүү, хил хязгаар чинь одоо тэр араар тавилт гэдэг хил хязгаар гэдэг чинь бас нэг л зүйл нэг байхгүй. Тэгээд айгүй олон зүйлүүд байгаа даа шүү дээ. Тэгээд эднийг шийдэж чадах нэг гаргалгаа бол polygamy маа гэдэг тийм ухагтхан бас айгүй их яваад байгаа байхгүй. Та тэрэн дээр яг юу гэж бодож байна? Юу юм тэр нь? Polygamy нэг олон их нэртэй болох. Тэгээд чадчихвэл болно шүү дээ, хамаагүй шүү дээ. Айгүй сонирхолтой яг би энэ дээр нэмэлт юм хэлэхэд та яг зүгээр илүү информ хий гэвэл одоо polygamy хийн гэдэг санхүүгийн хувьд бол амар өндөр хариуцлага гэж байгаа байхгүй. Хэр оргийн хүн чадхааргүй. Одоо 6 хүүхэдтэй нэг ч юм бол асар өндөр хариуцлага сургуульд ягаад ингээд хил устаа болоход ингээд нэдэргээл те. Тэгэнгუთ эн чинь юу 2 ихнэр, 3 ихнэр, 4 ихнэр яалтч нөө шаахуудын амьдрал шиг юм болчихно те. Зүгээр одоо за 3 4 ихнэртэй. Хүүхдүүдээ ихнэрээр харуулмааргүй л 8 аавна гээ. За 6 7 хүүхдтэй болъё. Ингээд яг нэг хотын амьдралаар амьдрах гэдэг үнэхээр хүсээ. Тэгээд за нэг удаа аялалд явах гэхэл ингээд 15 уулаа яста армаар явах нь шүү дээ. Тэр чинь яалчгүй санхүүгийн хувьд маш өндөр чадамжтай хүн л. Тийм. Тэгэхээр угаасаа Монголд бол чадахчгүй. Тэгэхээр зүгээр чадчихвэл 2 их аав гэж хэлчих заяа. Угаасаа тэгтээ нэгээ яа гэж ээж хот шүү боо шүү дээ. Өөрийгөө яа гэж ээж үнэхээр Одоо баг нэгчгүй байхыг хүсэж шүү дээ. Хүмүүс бүр гэрлэхгүй ирэхгүй байна. Хүүхдтэй болох ч хүсэхгүй. Манай нэг найз надад ингэж хэлж байсан. Залуучууд ерөөсөө орчин үеийн бүр нэг болчихлоо шүү дээ. тийм залуучууд ерөөсөө үерхээ очлаа. Хоорондоо ингэ харилцаанд орох болчлоо. Бүгд л ингэ. Тий хаяа нэг хальт явуулдаг. Тэгвэр чадахгүйнүүд бүр явуулдаж чадахгүй бүр ингэ. Тэгээд гараад зүгээр л ингээл Instagram ухаал Facebook ухаал яг л нөө төрүүчин итгэхгүй амьдрал руу орсон. Ийм консюмер амьдрал руу орсон. Ингээл юм үзээл ямар ч актив хөдөлмөр байхгүй, мөнгө байхгүй, юу ч байхгүй, болзоон дов ихээр мөнгө байхгүй бас гэдэг. Тэг бүхэл бүтэн ийм нийгэм одоо юу гэдэг хэсэг бүлэг хүмүүс үүсчлээ гэдэг байна. Ямар ч харилцаа байхгүй. Та тэрэн дээр юу гэж бодож байна? Тийм анзаарч байна эргэн тойрондоо. Анзаарж байгаа. Энэ бол маш их хэсэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь нэг хүмүүст аягүй сайн гэж байгаа байхгүй. Жог юм хийх хүсэл зоригтой. Жогон тэмүүлэлтэй хүмүүст айгүй амар болно гэсэн үг. Яг тэгвэл нийтээр өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөн байхгүй. Бүгд уцаа оролдоод тэгэхээр чи уцаа хаагаал жогон юм хийж эхлүүл одоо ерөөсөө өрсөлдөгч байхгүй юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг бас харах хэрэгтэй. Сайн талаас нь харуул чи бүр ингээд ямар ч эзэнгүү нийгэмд анхдагч юу ч хийсэн анхдагч болож Монголд анх удаага гэл нэг юм хийнгүүт л Монголд анх удаага гэх тийм үстэй. Тэгэхээр тэрийг бас сайн талаас нь харах хэрэгтэй баг. Миний бас нэг үнцэг байгаа юм аа. Намаг ингээд за нэг 12,000 комментнээс 11,000 мэдрэл муутай тий. Хөөс тал дараа чи байгаа болохоор Монгол улс хөгжихгүй байна гэдэг тийм. Мессеж байдаг гэсэн аахгүй. Тухайн үед би надад бол имзэглэл байсан. Яагаад гэвэл миний ээж аав бүгдээрээ л уншдаг. Тийм байгаа байна. Одоо дархлаас ууцсан л намайг одоо тэгж дуудахасаа ч өнгөрцөн. Тэгэхээр би өвчлөсөн биш. Манай нийгэм өөрөө өвчтэй байгаа байхгүй. Намайг яах гэж үздэг гэдэг бол яг өвчтэй хүнийг. Тэ? Намайг яагаад муулаад байгаа юм? Хосроог яагаад үздэг юм? Хосроо дээр яагаад ийм амар. Тэгвэл бүр аим мундаг оюуны бүр дархлаас уусан жансан нарваа, шаруугаа эднэрийн аяыг ойлгоод яагаад ийм гоо сонгодог өгч минь гоо сайхныг битэрчдэг гоо. Яг одоо бол хошин шогоо үздэг. Өөрсийг нь өөрт нь хэлэхээр баярлж ийнэ гэл те. Яагаад одоо болтол бид нар ийм зохиолын дундаа ийм хайртай. Ийм хийсвэр те. Гიშгсэн газар цэцэг ургаал те. Бид нар яг юм бодит байж чадахгүй байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө өвчлсөн байгаа байхгүй. Би биш ээ. Бид нар. Тэгэхээр нэг эндээс яаж гарах вэ гэхээр яг л нэг өөртөө эзэн байх. Чи өөрийгөө ялж чадахгүй бол те. Чи өөрийгөө өөрчилж чадахгүй бол чиний амьдралыг эзэж хинч өөрчилж чадахгүй гэдэг. Өөрөнд нь би бүх зүйлийг өөрчилдөг үгүй юм байна. Өөрийгөө л өөрчилсөн бүх зүйлийг өөрчилдөг те. Тэгэхээр бид нар нөгөө өөрийгөө өөрчлөх тийм ордлого хийхгүй зүгээр л ингээл төвгөг муулждаг те. Наад стач өмнөх амьдралд тийм байсан. Одоо бид нэр тийм заах хэрэггүй те. Намайг болохоор наад нэг удаа бүрч юмс та те. Эсвэл наад стаг ийм нэг юм одоо дугаараа гэвдэ те. Нэг хилүүд илүү юу лээ. Ингээд шээс те. Тэгэхээр нэг одоо ч гэсэн бид нарыг ингээ моолч чиг хэлж байгаа хүмүүст хандж хэлэхэд та нарыгаа болохоор бид нар бас ямар тийм бас оршдог шүү. Тэ. Тэгэхээр Монголын хөгжил бол Монгол хүний хөгжил. Монгол хүн юун дээр хөгжих вэ гэдгээр хоолн дээр хөгжинэ.
Би л тэгж хардаг. Монгол хүн бохир хооллол гахаа шиг байгаад байвал би битэр ирсэн тий. Үнэхээр өмөх юм өнөрдөг. Тарган хүнээс яг үннийг хэлчихье заяа. Тийм хүнтэй секс хийх гэдгийг хэл хажууд нь суух хүртэл янаг. Тийм ихнэртэй тарган ихнэртэй эр хүн яг гүрийж би л тийм байсан бол тарган тийм ихнэртэйсэн юу гэж ингэж шүдээ зузаж хайртай шүү. Дам нэг жилхээс баг тий. Дотроо тэгэхээр нэг өөрөө юм өмхөрч арчааг өгж эр хүний битгий араараа тавьчлаа ч гэдэг юм тий. Ийм нэг арчаагүй зүйл байгаад байна. Би олон жил энэ тарган хүмүүстэй ажиллаж байна. Надад хамгийн тарган хүмүүстэй ажиллахад хамгийн хэцүү ганц л юм байдаг. Өмхийн өндөр нь. Гэзэн дотор баас гэдэг. Баас нь уушаа таашаа ачдаг. Тархилуу нөч тийм үү? Эсвэл арсныхын засвар гардаг. Тэр одоо яадаг гэсэн хүний бие ч одоо за нэг юм хогийн сав шиг байлаа гэж бодоход ингээд дотроо юмнууд удаад ялцраад ирэхээр биенээс нь ингээд нүксүү ус болгоноос нь ингээд завсраа эмчи хажууд хамаагүй ярих нь ч одоо зөв. Гэхдээ яриад өгчих юм. Манай эмч бол үгүйсэхгүй. Хүний бүдүүн гэсэн бүдүүн гэж л байгаа шүү дээ. Үзэн үзээ байхгүй шүү дээ амьтных шиг. Ингээд сайхан ингээд юм байгаа шүү дээ. Пар шиг юм. Даа шүү те. Тэнгуут нь тийм шүү дээ тэг. Үгүй. Дээш яваад хадаг шиг доошоо унжаад дахиад нэг ингээд ингэсэн юм. Тэнгуут нь дээш яваад доошоо унждаг дээр нөгөө илүүдл нэг хонсоо хоолнууд нэг баг 20 хэдэн хонсоо хоолнууд нь тэнд нь бүглээ хайцсан. Хэзээ ислэг гэдэг болохоор тэг өтгөө хаталтанд орчдөг. Ислэг гэдгийг та задлуул. Fiber гэдэг. Ислэг гэдэг нь болохоор ерөнхийдөө бол нэг алимн гэж бодоход алимны хальсанд нь илүү байдаг. Хүний нөгөө нэг хоолыг илүү сайн задлж өгдөг. Ашигтай нүүрс усанд бүгдэнд нь агуулдаг зүйлийг ислэг гэж хэлдэг. Тэгэхээр бид нар шиг дан цагаан гурил идэт ингээд нь манай хоолны соёлд ислэг идэх соёл гэж байхгүй. Тийм хамгийн амархан ойлгож сорилго. Хоолны араас нэг ногоо алим бид. Яг хамгийн амархан сонгоо. Бид нар ингэж эсэлтүүл задлах хоолыг гаргах зүйлийг хэлээд байгаа байхгүй. Дугаараас та сайхан шаашин таастаа гэж. Одоо тэр чинь маргааш баян онгор тавьчих шүү дээ энэ талаар. За. Тийм байхгүй. Тэгэхээр манайхан тийм өмхийн үнэртэй өрснө. Яг тарган хүмүүс тандаа хэлчихсэн. Намайг ууслаарай. Бүр чинслээсээ уушлах юм. Та нар өмхийн үнэртэй. Үнэмж яхад тий. Тэгэхээр эслэг сайн идэх юм бол тэр бүдүүн гидсэнд байгаа ядаж баасаа гаргаж шүү. Ядаж баасаа гаргач. Бид нар баасантай эзэн болж чадахгүй чи яаж амьдралтай. За тэр баасыг гаргахад бол бараг жин хаяад эхэлж байгаа шүү дээ тий. Оо тэр чинь одоо гидсэн дотор бараг 10 20 хийх ёстой. Чи нэг жорлол юм модон жорлол тонгоож үзсэн үү? Үгүй. За үзэлтэй тэрний үнэрийг аваад ингээд. За ер нь мэдэж байна тий. Тэр хүний модон жорлонгийн үнэр яг арсаар нь. Тий. Тэнгуудлаа ингэж хийж надад. Тэр одоо яг тэр нөгөө эслэг иддэггүй хүний баас нь уурсан байгаа эсжээг нэг давсаг бүр ингээ уршаага сунаад амар том манайхан ингэдэг байхгүй яг зөв тэр хэсэгт байгаа гэсэн үг. Тий, зөв ингээд хүүхэд гарахгүй байлаа гэхэд зөв жингээ асчлах хүүхэд гарах байхгүй. Ир юмгүй хөдөлгөөнтэй болоод амар гоо бэлтгэлээ тий. Йога хичээллээд амар гоо жингээ асаад эрүүл хоолоод ирэхэд хүний бие махбод ч өөрөө амар ухаалаг. Маш сайн хоол өгөөд эхлэх юм бол маш хүмүүсээс ухаантай гэж үү. Тий, маш сайн. Биднээс ухаантай. Маш сайн хурдан өөрийгөө засахыг хүсдэг. Тэнгуут баахан муу хоол идэж цөөн тоогоо тоолцоод юу хамаагүй луд сүйтэй цайтай суув ингээл өдөр шөнөгүй заваарч идэж тэгээ хүүхд гарахгүй ингээл нөгөө боо хатан дээр очиж суу хөдлөөр явна. Йоо. нөгөө умаа хадргаа толгоор шууд зүгээр л өтгнөө багасгачихтал өг нь бол хүүхд толчих асуудал байна. Тэгэхээр сайн нэг хэлж штэ бидний бие биднээс амар ухаантай гэдэг. Тэгвэл бидний амьдрал нь штэ тийм ээ. Амьдралыг шийдэхэд бидний оролцоо 5% байдгийг мэдхүү. Тийм штэ. 5% шүү дээ. Үндсэндээ бид нар амьдралд ямар шийдвэр гаргадгүй гэсэн үг. Хувь тавиланда. Бид нар өглөө босоод хоолоо идэж ийн ажил хийгээл өдрийн 8 цаг ингээд амар бүх юмаа өөрөө шийдээд байгаа юм шиг бол тэр чинь чиний нийт амьдрах хугацааны 5% байхгүй. Тэгэхээр тэр чинь нэг 70 тохомсор гэдэг зүйлтэй амар холбогдно гэсэн үг. Яг одоо би амьдралын эхний 7 жил. Тэрэн дээр одоо би нэмэлт мэдээлэх юм бол 1-ээс 7-наас тэгээд бас яг 18-аас 25 наснд 70 тохомсор дахиж нөгөө нийгэм рүү гарч ирэхэд програмчлах боломжтой байдаг гэж байна. Тэгээд энэ хоёр хугацааг л ерөөсөө алдаж болохгүй. Энэ хоёр хугацаанд одоо шийдвэр гаргах гэж брог хэлж байгаа чинь бид нар одоо үдээс үүдэх гэж боддгоо шүү дээ, тий. Утсаар дугаар бичдэг гэж боддгоо чинь 70 тохомсор бүр ингээд кодлогдсон. Автоматар хийдэг болсон. Хамаарлаггүй. А бидний шийдвэр гаргал чинь за би энэ товчийг дарах уу, ийм комент бичих үү гэдэг л энэ шийдвэр гаргал 5% байгаас биш 70 тохомсор тарих уу юу? Subconscious unconscious mind хоёр бол 95% шийдвэр гаргалтын дээр явж байгаа, тий. А тэгээд фитнес руу ингээ өдөр болгон таад 2 цаг 4 цаг дээр бэлтгэл хийгээд гарч эн чин бүр тэр юм татах булчингаа өвтгөх өдр чин бүр ингээ 70 ухамсар тархинд суучна нэстэ. Одоо шүдээ угаадаг шиг болчихно нэстэ сүүлдээ бүр. Тийм. Тэгэхээр яг чиний саний хэлж байгаа мессеж чинь 70 ухамсарт юм бичиж болдгоо гэдэг чинь яг фитнес дээр харагдаж байгаа юм. Бичих боломжтой. Ямар үед гэвэл маш шаргуу хөдөлмөр дадал болгож ийж чинь 70 ухамсар суuna гэсэн үг. Одоо би ингээ нарийнхан талтаа шүү.
Энэ чинь яг юунд үлдсэн бэ гэхээр 17 жил асар нарийн хоолоо бариад асар олон жил хөдөлмөрсний аж аахгүй. Хүмүүс яриад байж өдөр шөнөгүй нэг тарай мараа шагаал ингээл хөвцний биш байхгүй. Тэрэн дээр айгүй буруу ойлголттой байгаа шиг байна те. Тарингууд баг өөрөө хөөчөө дамбаул шиг хөөчт юм шиг бодоод байна те. Тийм. Яг хоо энэ бол зүгээр тамирчин байх хугацаанд яг бодлонгийн төрлийн тамирчид эрсдэл нь бас юм байдаг. Гэтэ одоо би бол яг өөрөөр амьдарч байгаа. Миний хамгийн гоё надад амар таалагддаг нэг л зүйл байгаа. Би хүүхлээ гизээ 6 булчинтайгаа авсанд орохоо амар сайн мэдчихэв. Тэ? Ямар ч юм өмхийрсэн чи авсан дотроо арай л зүйл ялзрах байх. Тэгэхээр нөө бид нар нэг өмхий байхгүй төвтлөлтөд амьдчмаар юм л та. Ядаж идэх болно. Нөө өмхий. Гидсний 6 булчинтай байхад бизнес хүртэл илүү өргөжж тэлэх хурдан дээшилдэг гэд нэг Justin Waller гэж залуу бас нэг тийм подкаст нэр ярьчихсан. Ингээ гонж мончтой байж хат ингээ six pack-тайгаа мэдрэх нэг юм нөгөө нөхрийг харчаа six pack-гүйг нь мэдж байгаа бизнес ярих мэрх бол өөр өдөг мэдэг гэл ингээл өөрийгөө бас нэг програмчлал гаргал юм шиг ба. Одоо энэ Америкт сая доллартай болох уу? Гидсний 6 булчинтай болох уу гэдэг чи одоо 6 булчинтай болох гэж үзэж байгаа шүү дээ. Наач зөв юм шүү дээ. Six figures юм ярэ нөө six pack-тай болмоор юм шүү дээ. Хэцүү. Зөв. Тэгэхээр бол сэтгэл хангалуун яг тэгэхээр гоё тий. Six figures-ыг бол ингээ хүн хичээж байгаад ямар нэгэн байдлаар ингээ coin mine авдаг гэсэн чинь ингээ зарч үн ингээ хийж болж байна. Six pack-тай болно гэдэг чинь дадал шаардаад байна шүү дээ. Lifestyle шаардаад байна шүү дээ.